За сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаарт зочиндоо дугаар орж ийн. Тэгээд манай дүү найз Цэнт сүрэн, хуучирч Цэнт сүрэн гэдгээр хүмүүсээ мэдэх бах. Тэгээд өнөөдөр бид хоёр хөгжмийн талаар, тэгээ хөгжмийн боловсролын талаар, тэгээд жоохон ховж ярд юм уу гэд. Тэгээд зав гаргаад ирсэн баярлаа. Баярлалаа. Би нөгөө Less Ketchup-ыг айгу сонсох дуртай. Яг нөгөө юм өдөржингөө ажиллаж байгаад өчнөө олон цагийн дараа ингээд гэртээ бараг нэг 9-10 гаруйгаа хараа. Тэгээ яг тэр үедээ ингээд нэг машинда тай сонсохоор ингээд нэх юм тарихгүй ингээд нэг уужраал тэгэл нэг юм гоё. Яг амралтын байдалд яг тэгээ шилжчихдэг. Тэгээд яг сонсох дуртай гоё подкастынхаа. Би бас чамайг сонсох дуртай. Тэгээ хуучирч гэдгээр нь хүмүүс илүү мэдэх бах. Бид хоёр ч хизээ танилцлаа. 3 жилийн өмнө танилцсан. Та нөгөө нэг баг хамгийн анхны клип дээр хоёулаа танилцчихсан шүү. Хүсгэл яваад бид хоёр ч. Бид хоёр ч күүш хүсгэл явж яваад. Тэгээ манай күүш нөгөө нэг Айдуу гээд Айдуу Records гээд юутай болсон. Production team label гэхүү тий. Хөгжмийн хэлээр юу ч хэлэх юм болоо. Тэгээ тэр лейблийн ингээд уран бүтээлч хуучир хөгжим тоглодог. Тэгээд тэрийг маш юм гоё орчин үеийн болгож гэх юм уу? Эсвэл тэгэж хүргэж гэх юм уу? Тэгээд надаас тэр амар гоё таалагддаг. Тэгээд бид хоёр хамгийн анхны клипний зураг авалтаа. Би одоо тэнд юу хийж аюу олон юм хийсэн. Нүүр бодсон явчихсан. Мейкап артист хийсэн нөгөө тайз майз засвал хийж байгаа одоо нөгөө хөвсгөл далаагаа шүүрдэж мөрдөг ажил тийм өчнөө юм хийсэн. Тэгэж явж танилцсан юм байгаамаа. Тэгээд тэрнээс хойшоод ингээ баян холбоотой найзууд болсон. Тэгээд өнөөдөр одоо нөгөө нэг юунаас энэ дугаар баг орох өдөр маргааш нөгөөдөр би маргааш оройч юм уу чадвал идэлчин. Тэгээд Fat Cat дээр 3 сарын хэдэн хүртэл лээ. 3 сарын 1 хүртэл тоглолттой байгаа. Тэгээд тоглолтынхаа амар их бэлтгэл яаж байгаагаар зав гаргасан баярлалаа. I'm happy too. За чи одоо тэгэж юу яа? Юу яа. Өөрийгөө танилцуулсан. Яа сонсогчтой. Юу яа. За тэгчтэй танилцсан түүх бол тийм байна. Тэгээд яг анх вау ямар гоё юм галассан юм гоё. Тэгээ нөгөө нэг шууд ингээд нэг юм vibe таарсан. Би болохоор ингээд нэг жоохон интроверт талдаа тэгээ нөгөө шинэ хүнтэй танилцсан надаа ер нь жоохон ингээд өргөгддөг хүн юм уу чи? Жоохон хэцүү. Найзууд чинь чамайг өргөж авдаг уу? Тий, өргөж авдаг. Тэгсэн чинь намайг шууд өргөөд авсан. Тэгээд яг явахын өмнө бид нар бол яг нэг юм 1 сарын 4-нд жил арай нэг өөр өдөр явах байсан. Тэгээд тэр өдрийнх нь өөрөөр маань бурхан болоод тэгээд маш хэцүү цаг үеийг бол тэр үед туусан. Тэгээд яг нэг явхаа нэг 14 хоног хойшлууллаа. Тэгээд дараа нь явхад бол аль хизээний ингээм амар дотн болсон. Тэгээд яг тэр үед бол надад амар их уйлах хэрэгцээ байсан. Тэгээд ээжийнхээ хажууд ч юм уу нэг тийм сайн уйлж чадахгүй байсан. Тэгээд л өстө хөсгөлд очиж байгаа л уйлж гисэн. Тэгээд амар тийм тайтгарлаг тэндээс олж авсан. Тэгээд тийм хэцүү цаг үед ч юм уу тийж танилцсан болохоор ч юм яагаад ч юм надад амар юу аюу үнцэнтэй амар тийм гоё юм. За тэгээд үнцсэд өөрийгөө танилцуулсан шүү дээ. Тэгээд би одоо бол яг Айдуу Records-ийн хожим хөдөлмөрч уран бүтээлч тэгээд үндэсний урлагийн их театрын гоцгол хөгжимчин гэж явж байгаа. Тэгээд энэ мэргэжлийг бол бүр хар багтаа 12 настайгаас эхэлж сонгож суралцсан. Одоо л эмийн цэг төрний дэш мэргэжлэрээ яг сураад ажиллаад ерөнхийдөө нэг бараг 20 жил болох гэж байна. Вау, 20 жил хуучир хөгжмийн мэргэжлтэй байж байгаа гэсэн үг шүү дээ. 12. Гэхдээ би чамайг сонсоход бүр 12 наснаас өмнө бол хөгжим тоглодог байсан тий. Яг чи ер нь яг хэдэн настай хөгжим тоглож ирсэн юм? Ээж айгаа ярьдаг байхгүй юу? Ингээд нөгөө хүүхэд гидсэндээ байхасаа хүмүүждэг гэдэгт ээж нь айгаа итгэж байна гэд. Яагаад гэсэн чинь нөгөө намайг гидсэндээ тийж явахдаа ээж ер нь бол нөгөө аяаст ингэж яддаг штэ тий. Яг мэрэгжлийн эзэмшээгүй ч гэсэн ингээд шанц тоглолцдог, яочин бол яочин тоглолцдог, тэгээ дуулуулдаг болцдог. Тэгээ бас май зохиодог. Тэгээд тухайн үед одоо сумын төвд орж ирж байсан анхны тийм цалин хөгжим касимэси тийм хөгжмүүдийг анх тоглож аавч хоёр нийлээд айгуу тийм одоо урлаг соёлыг нэг хариуцдаг одоогийнхоор бол баг нөгөө улаан болонгийн хариуцдаг гэдэг шиг тийм гэр бүлд яг өсч төрсөн. Тэгээд
ээж бол их гоё дуулдаг. Тэгээ тэр гоё дуулж байгаа дууг нь бол би ингээ бараг нэг сонсоод тогтоочдаг. Тэгээ тийм болохоор тэр юм ингээд ерөөсөө миний хүүхэд насанд ингээд яг хүүхдийн дуу биш. Илүү тийм нөгөө их зоол бацсуух, илүү тийм яг юм том хүмүүс ингэж ярьдаг шиг тийм сэдвтэй ямар сандал бараг 6 7 настай цолмон гаргаад мордгож шиг тэр ерөөсөө үг ерөөсөө мэдгүй тэгээ аян л гоё болохоор таалагдаад тэр өөр айгүй эвгүй дуу тэгээ одоо бодсон чи яг саяхан бодож байгаа байхгүй нэг ганц 2 жилийн өмнө бодсон чи юу вэ чадаа юу дуулуулаад байсан юм бэ чи тэгээ яг тэгэж нөгөө хүүхэд ахын нас нь ерөөсөө саршгүй дуугартай холбоотой тэгээд маш их дуртай тэрэндээ тэгээд гэрт ингээ хөгжим байхгүй байсан ч гэсэн ингээ нэг хөгжимтэй адилхан юм харагдвал тэрийг хөгжим гэж одоо тоглодог ч юм уу тэгээд гэрт нэг хөгжим аваад ирэхэд тэрийг нэг ямар нэгэн байдлаар ингээ өөрөө дуурайцсан сууж идэг ээж нөгөө ярьдаг байхгүй нэг хоёр хуу уцтай эвдэрхийн мандлын байсан мандлын ч бол ингээ хос уцтай баг 8 уцтай ч гэдэг л одоо сайн тэгээ тийм хоёр хуу уцтай эвдэрхийн мандлын бүр ингээ зүг буруу харуулгаач мэдгүй ийшээ харуулсан ингээ мама нашир тоглоо сууж ийсэн гэдэг тэгээ өөрөө хинч зааж өгөөг байхад тэгээ тэрэндээс нь айгүй урамшаад ээж надаа ингээ цоо шин одоо тухайн хитэн төр өөрчлөлээ тийм орсон шин мандл авч өгөөд тэгээ тэр үедээ ингээд өөрөө тоглоод янз бүрийн хүүхдийн дуунууд сураа тэрийг бас ингээд хүүхдүүдэд зааж өгдөг байсан гэсэн. Тэгэхээр хитэн бүдэг бадаг надаа тэр дурсамж айгүй бүдэг бадаг байхаа утгад нэг 3 4 настай тиймэрхүү л жоохон тассан. Тэгэл яг тийм жоохон бахта боддог гэсэн аахгүй хөгжим тоглоол ингээл мөнгө олоод ингээл амьдэрдэг бол ямар гоё. Тэгээ одоо бол яг тийм мөрөдлөөр амьдарч байгаа. Яа гоё. Чи тэгвэл бүр юм төрөлхийн хүн юм биш үү? Тэгээ бүр хүн чинь багтаа нэг юм цагтаа болно, нэмж болно гэдэг бол чи ингээд хөгжим тоглоол амьдрах юмсан гэж боддог байсан. Гэхээр ямар хөөрхийн санагдчих. Тэгээ чи юу ягаад хөгжим бүжиг төгсөөд тэгээд Шанхай явлаа гэсэн тий. Шанхайд тэр мастерын зэрэг гэж ярих уу? Тий. Шанхайд төгсөөд тэгээд ирээд байж хат нь бараг хэл олцсон. Тэгсэн. Тэгсэн баг. Өсөдний удааг байсан баг. За ийм сайхан хөгжимчин нэмэгтэй байна. Тэгээд надад айгу гоё санагдчихсэн юм нь болохоор нөгөө нэг одоо яг юм мандлын манай өвөө амарсан мандлыг тоглодог байхгүй байсан байхгүй. Тэгээд айгу ийм одоо бас л яг нутгийнхаа соёлын төвд тийм мандлын нэг бол амар сайн. Манай аав өөрөө болохоор амар гоё юм өртөнд дуудуулдаг хүн байсан. Тэгээд ер нь бол ийм мандлын шанц, хуучаар одоо энэ уг нь бол юм Монголын үндэсний юм хөгжим шүү дээ. Гэхдээ эн чинь нэг юм жоох нэг юм манай аав өвөө энэ төр тоглодог юм шиг юм сэтгэл төрдөг. Тэнгүүт ингээд ийм хөөрхөн дидгонхон ийм хөөрхөн юм жижигэн тэгснэ ингээд амар энэндээ ингээд хайртай чи хөгжмөө барьчихаараа ингээд чиний нүдний харц марц ингээд шалгуур болчихдог. Чиний характер бүр ингээд хөөх гэмээр ингээд танихгүй шиг болчихдог. Тэр нь бас амар үзэсгэлэнтэй байдаг. Тэгээд өөрийнхөө үеийн тэгээд энэ одоо залуучуудад гэх юм уу те энэ хөгжмийг ингээ хүргэж байгаа надад бүр ингээд айгу гой санагтаад байдгийн. Тэгээд энэ өнөөдөр би цэнцэгийнхаа мерчийг басан байна. За ингээд өөр чамд ингээд хөгжимтэй холбоотой за дурсамж яах вэ? Ер нь яг юм хөгжим чүн хүний амьдрал чинь амар завгүй штэ тий өглөө чи босоод хөгжмөө тоолдог тэгэл орой 9-10 гээл хайртаг маргааш өглөө өдөр болгон чи тоолдог тэгээд энэ чамд ингээд энэ хүмүүжил гэх юм уу чамд анханасаа байсан юм уу эсвэл хөгжим чамд өгсөн юм уу одоо энэ хөгжмийн хөгжимчин болж байгаа энэ зүйл чинь яг чиний ийм зан характерт амьдралын чиг хэмнэлд ер нь яг юу өгсөн бэ нэг айгуу сэтгүүлч харин тийм байдаг. Инээж юу? За хариулна да. За тийм да. Хүн чинь ингээд нэг юмтай айгаа удаан харьцаад ирэхээр яг нэг юм тэр юмтайгаа ингээд яг нийт бүхэлдэг болдог гэдгийг ингээд нэг юм энэ олон жилийн хугацаанд 20 жил өндөрлөхөөс тэгээд хүмүүс ингээд чи Шанхай яваад магистраа сурах гэж байхад манай чинь нөгөө хамаат иргэн тойрныхан гайхчихсан байхгүй. Чи өөр мэрэгчлэр сурах гэж байгаа юм чи гэдэг юм үү те. Юугаар сурах гэж байгаа? Нөгөө хуучраараа гэдгсэн чи ядаж өөр хөгжим сонгож авахгүй юу те. Тэрийг тэгэж олон жил сурах ер нь тийм
шаардлага байдаг юм уу? Ямар сони ингээд тэр хүмүүсийн нүдээр бол би болцсон байгаад байдаг. Яг энэ ингээд нэг юм одоо нэг том юм руу яваад орчиж байгаа шүү дээ тий. Тэгээ тэр том юм руу орох болгондоо ингээд нэг юм нэг хүн чинь нэг юм байгалийн сайханд ингээд алмаардаг шүү дээ тий. Тэр шиг ингээд нэг тийм байнгын алмаараастай. Тэгээ байнгын өөрөө айгүй нэг тийм өчүүхэн гэдэг юм мэдрээстэй. Тэгээ тэр орон зай бол ерөөсөө хизээч магадгүй шахагдахгүй юм шиг санагддаг. Угаасаа нөгөө шананыхаа хэмжээгээр гэдэг шиг уг нь аль чатгаараа ингээд зүтгэдэг. Гэхдээ ингээд ер нь л нэг тийм за бич гэлээ хаяа өөрийгөө голох мэдрэмж байна. Тэгээд яг юу нь гоё эдин гэхээр түрүүн хэлжсэн нөгөө багынхаа мөрөөдлөөрөө л явж байгаа. Тэгээд яг гүн рүү н ороод ирсэн чинь яг сайнтай муутай тий гоётай тэгээд бас заримдаа өвдөгдөг юмтай ч гэдэг юм уу тий ингээ нэг юм хуучир гэсэн чи өөрөө яг ингээд явж ингээд амар хүн шиг болж таа бит хоёрын ингээ нэг тийм хүн хоорондын харьцаа шиг нэг тийм болж таарад миний нөгөө талч юм шиг заримдаа миний бараг дургу хүн юм шиг заримдаа бүр ухаангүй ингээ хайртай хүн юм шиг ийм амар тийм амьд санагдаад эхэлсэн. Тэгээд хөгжим маань бас өөрөө амар тийм хүмүүжүүлсэн болов гэж боддоо шүү дээ. Угаасаа ингээд бидэрт хөгжим сурч байгаа хүмүүсд тийм нэг чөлөө цаг нэг гардгүй. Би бол одоо ингээд гадаа мадаа тоглооч юм уу тий үеийнхээ хүмүүстэй ингээд яснаа нэг санахгүй байгаа байхгүй. Тэгэхээр яг чөлөө цаг гарвал яг тэр хөгжмөдөө зориулаад давтдаг ч юм уу тий эсвэл нэг тайлан тоглолтод биддэг ч юм уу ингээд давхар нөгөө хажуугаар үүсгэх ёстой бүх ерхий эрдэнэ хичээлүүдээ ингээд тэгээ яг нэг багын хүмүүжил нэг тийм аюул сайн охин байх хэрэгтэй гэж бодсон юм шиг. Бүхэндээ аюул сайн байх гэж хичээдэг. Тэгэл хичээлийн дүн дээр жишээ нэг би ингээл гарчлаа тий тэр 88 ч юм уу тий. Тэгэл яхаар чи багшаасаа ингээл ягаал тий ингээл багшаа ингээд юм бүх юмаа ингээл амар тийм байх гэж амар тийм онц сайлах гэж хичээдэг байсан хүүхд юм шиг байна. Одоо бодохоор нэг тийм яг өрөөсөлч юм шиг тий. Гэхдээ яг тэрний одоо нэг цаад ингээд нэг юм өгөөд байгаа тэр мессеж нь магадгүй хөгжмөөс авсан баг. Миний хөгжим чинь амар тийм ааштай. Тэгээ нэг өдөр болго ингээд клир хийж ингээд нэг юм давтаад ойрхон л байхгүй бол ингээд холтоо авчдаг. Тэгээ нэг бодлоо. Тэр чам чи яаж тууч юм шиг те ингээд нэг юм хүн ингээд одоо ч гэсэн ингээд хаяа бас гомддээ ш чишээ. Тий ингээд 10 хэдэн жил ингээд найзлаад ингээд амар гоё за одоо ингээд бараг үе зайгүй болчлаа. Одоо хизээч ингээд чамайг тоглоход бэлэн гэж юусоо болдгоо. Тэгэл ингээл жоохон завсар аваад ингэж юм бол буцаал нөгөө гар нь ингээл нэг юм хөгжимчний гар биш юм шиг тэр хөгжим миний хөгжим биш юм шиг ингээ нэг юм шууд ингээ зайгаараа тгэрчдэг. Тэгээ тийм болохоор надад нэг тийм хатуу юм шиг мөртлөө ингээд яг бүх юмаа нөх юм бол амар тийм их одоо ертөнц дотор агуулж байгаа тийм хүн юм шиг санагддаг. Тэгээд ингээд одоо яг миний хөгжим биш болчлоо доо гэж байгаа юм шиг мэдрэмж нь яг яаж мэдэгдэх вэ? Тэгэл яг нэг тийм амьд хүнтэй харьцаж байгаа юм шиг би тургуулж муухгүй байгаа юм шиг үү? Тий. Тэгэл дуу муу ингээл шал өрөөд бол цаашаа орол тий. Тэгэл хихарч мөхөрдөг ч юм уу тий нэг тиймэрхүү. Заримдаа ягаад ч юм ингээд бүр ямар нэг шалтгаанаар удаан барайгүй нөхцөлд ингээд дараа нь байхаар ингээд санцсан юм шиг тий. Энийг санцсан юм шиг. Ян занзын аашаа надаа үзүүлдэг. Тэгээд одоо бол ер нь хэр баргийн ааштай хүнтэй амьдарч чадхаар болсон байна. Энийг бол хуучин хөгжим надад залаа гэж байна лээ. Одоо гэхдээ ямар сони энэ те. Бид нар болохоор ингээд мэдээж чинээ ингээд уйггүй ингээд маш олон цагийн өдөр болгоны бэлтгэл энийг ингээд бүтээж байгаа. Чиний бас мэдээж өөрөө чи авьяас. Энэндээ юм шаргуу байгаа, хичээнтгий байгаа зүйл чинь чамааг юм гахалтай юм уран бүтээл хийхэд ингэж нөлөөлж байгаа гэж бол би бол ингээд яг ойр болохоос чиний ингээд нэг хөдөлмөрлж байгаа гэж хараад байгаа шүү. Гэхдээ бүр яг ингэж цаатлын ингээ хөгжимтэйгөө ингээ байдаг энэ харилцаа холбоо би биэндээ аашилдаг, тундаг, гомддог. Тэр мэрийг чи ингээ сонссон чи надад нэг юм амар ч юм шиг, сонин ч юм шиг. Тэгээ өгдөг мэдрэмж амар олон янзын мэдрэмжтэй. Тийм болохоор магадгүй ингээ нэг тийм чи хөгжмөө солиул яах вэ? Одоо шинэ хөгжөртэй болвол цаа чи яасан шүү дээ. Би өгсөн чи яаж сар шинэ хоочроо авсан байна. Мастер хоочр гэх юм уу. Тийм яг тэгтээ бол яг хөгжмийн зэмсэгтэй бас биш. Яг хоочр гэдэг яг нэг тийм нэг одоо юу утгандаа тийм. Тэгээ хөгжмийн зэмсэг нь өөрөө ингээд нөгөө би ямар ч хөгжмийн зэмсэг барьж байсан. Тэрэн дотор ингээд миний өнгө өөрөө шингээ ингээд явцдаг. Тэгэхээр яг хөгжмийнхөө хувьд ингээд одоо компьютер ч гэсэн ингээд сайжирч байгаа шүү дээ. Тэр шиг сайжруулж явах хэрэгтэй. Угаасаа тэр нөгөө
он цаг үеийг арьсан мууддаг ч юм уу тийм нөгөө арьсаар хийдэг хөгжимч гэдэг утгаараа. Тэгээ тийм болохоор хөгжим солио тэрийгээ сайжруулад тэрэндээ бол ингээд нэг тийм чит хийж байгаа мөрөөсөө биш. Яг тэр дотроо шингээж байгаа өөрийнхөө гэж бодохоор магадгүй тэр хөгжим дотор яг би ингээд оршиж байгаа юм шиг. Тэгээ хүн чинь нөгөө өөртөө амар тэрсэлттэй гэдэг шүү дээ. Заримдаа өөртөө амар хайртай, заримдаа өөрийгөө жоохон ингэн ч тийм үү тэр магадгүй тийм өөрийгөө шингээгээд яваад байгаа болохоор тэр нь илүү тийм амьд санагддаг байж магадгүй. Түүнээс хөгжмөдөөс солиод тэгээ тэр нь гомдод гэсэн биш. Утгандаа юм аа. Сэнэтэй. Тэгвэл айгуу сэн юм асууж заяа. Би нөгөө асуулт бэлддэггүй байхгүй юу. Тэгээ зүгээр ярьж сууж хагаад яа тэдэм бол гэж бодсон юмнууд асуучихлахгүй. Одоо ингээд чи сурагч байх, оюутан байх, за тэгэл шанхаад байх, гэрээсээ хол байх. Тэгэл энэ бүх юмд ингээд нөгөө нэг чи өөрөө ч төрүүлсэн юм сайн байх, бүх юмд сайн байхын тийм юугаар ингээд хандаад тэр чинь ингээд мэдээ чиний бас өөрийн чинь ганц зам л байгаа л да. Шаргуу байх, хөдөлмөрч байх. Тэрэн дээр нэмээд хөгжим чи өөрөө бас тийм ааштай байгаад шүү дээ. Тэгээд энийг чи яг л юм өөрийн болгож эзэмшээд ард нь гарна. Бүр яг л нэг цул болно ингээд бодцсон болохоор ингээд зүтгээд шүү дээ. Тэгээд тэр үед окей ингээд сайн хүн байгаад байж. Одоо тэгэхээр чи ингээд нэг юм эмхтэй хүн байж шүү дээ. Одоо чиний нас оюутан биш. Чи ингээд ажил их хөдөлмөр эрхэлдэг. Тэгснээ бас юм уран бүтээлч. Олонд ингэж харагддаг өөрийн гэсэн уран бүтээлтэй, өөрийн гэсэн одоо дүрс клиптэй, юм зүйлтэй, өөрийн гэсэн амьдралд хандах үнэлэмжтэй юм эмхтэй хүн байгаад шүү. Энэнд чинь ер нь хэр одоо нөлөөлж чинь чи ингээ юмд ханддаг, юмыг сонгодог сонголт ч юм уу, хүнтэй дээдлдэг дээт ч юм уу, тэрэнд ингээд хөгжимчин чамд яаж вэ? Ямар одоо тийм сонголтууд хийх одоо тийм юмыг өгсөн байж гэх юм уу? Яна ойлгогч юм. Ерөнхийдөө ойлгоцтой. Тэгээ чи яг бодож байгаад ч юм уу хэлж байгаа би энийг нэг шалгаад. За тийм. Хойлоод ихгүй бол тал ороод байгаа юм шиг санагдаад. Чи ер нь жоох ижлэх юм. Дахиад ижлэх юм аа. За. Гол хасагдчих магадгүй. За. Ярьч. За. Та зух гал ярьж чадахгүй байна. Айгуу тийм шаардлага өдөртэй. За бирлээ яа. Энэ миний хасахгүй шүү дээ одоо. Оо яа. Хасчих зам байх ч үзгүй. За тэгсэн чинь эмхтэй хүн болохоор яаж вэ? Наад юм бэ? За тэгсэн чинь ингэж ийна гэхгүй. Нэг тийм би ч нөгөө ховдын чамд айгуу баруун зүгий. Тэгээд нэг юм нутгуургаа явдаг нэг л зам байдаг шүү дээ. Тэр нэг юм тодорхой юм хамгийн ингээд тод зам ч гэдэг юм. Яг тийм зам шиг санагдаад эхэлсэн. Ингээл яг өмнө нь бол ингээд сурагч авахтаа ч юм уу ингээд заримдаа үнэхээр энэ миний нэрийг хийх хэрэгтэй мөн үү гэд эргэлзэх юм үе гардаг байсан. Тэгээд ингээд сурах хэрэг байна уу? Тийм тийм чи ингээд сураад би дараа нь яах вэ ч гэдэг юм уу. Тийм айгүй олон юм асуулт ингээд байнга орж ирэл тээ. Тэгээ одоо болохоор яг ингээд нөгөө юм яг л нутгуургаа явдаг зам шиг нэг тийм дурайсан ингээд тийм зам байгаа байхгүй. Тэрний ингээд намайг ингээд яаж исэн ингээд гаргахааргүй бүр ингээд автуулсан. Тийшээ гүн орсон. Тэгээд яг тийм дурайсан зам ингээд харагдсан байхад ингээд яг юм хажуугаар өнгөрөх нэг тийм жижиг сажиг тийм ингээд нэг тийм ач холбогдол болчтой. Гэхдээ тэр ингээд одоо энэ яриа ингээд дараа сонсоор бас юу яриад байгаа бэ гэж бас багадгүй. Зүгээрээ. Тэгээ дараа тэгээд сонсоход бас гоё яж магадгүй гэж одоо ингэж яриад байгаа. Тэгээд тэр нь ингээд яг эмэгтэй хүний одоо энэ юунд бол ингээд заримдаа намайг жоохон хаалттай байхад хүргэдэг гэж магадгүй. Ингээд за яг ингээд хүмүүс харьцаж марцах гэдэг ингээд ч юм уу тий. Тэгэхээр ингээд нөгөө үнцэн гэж байгаа шүү дээ. Хүний ингээд хугацаагаа юунд зарцуулах үнцэн тэр юм аа ингээд их хувь би бол ингээд хөгжим рүү одоохондоо хөгцсөн байна. Надад одоохондоо нэг тийм найз залууч юм уу тийм ер нь ахугаас жоохон салцсан талтай. Тэгээ ээжтэй бол ерөөхдөө ахуй амьдралаа ингээд жоохон даатгаад өөрөө яг ингээд ийшээ ингээд төлөвлөждөг ч юм уу тий. Тэгээ тийм үед ингээд нөгөө өөрийнхөө хугацааг ингээд одоо юунд зарцуулах ойлгомжтой байгаа шүү дээ тий. Хүмүүс шиг ингээд одоо юу хийх үү гэж ингээд нөгөө гэрэх нэг тийм бодол байхгүй. Хийх юм байхгүй бол давт тий. Чи уйдаад байгаа бол тэг гээд нөгөө байнга ингээд нэг юм байж байдаг. Тэгээ тэр нь нэг тийм энэ тэнд ингээд нэг хонх мох дугаарч юм уу тий. Ийшээ мишээ ингээд нэг юм шал ач холбогдолгүй ч юм уу тийм юм зарцуулах ямар ч нэг тийм
юу өгөхгүйгээр ингээд тэнд нэг юм хүсэлч байхгүй. Хүсэлч бол байхгүй. Тийм. Тэгээд магадгүй нөгөө шинэ дэйт мэд ч юм уу шинэ хүмүүстэй танилцахад тэр нь жоох ингээд нэгдэг байж магадгүй би жоох нэг тийм анхны сэтгэл жоох итгэдэг. Тэгээд нэг тийм анхны сэтгэлээр ингээд нэг ярьж байгаа юу ч гэдэг тий. Тэгээд тэр нь ингээд нэг жоох ингээд хазаагаад ирчингүүд за явж таатай. Хийх юмгүй биш энтэй юугаа ясууч тий явж хөгжмөд автыг хөөе. Гэдэг байж магадгүй тэгээд анхны сэтгэлийг амар тийм. За яавал чам таалагдах юм анхны сэтгэл яавал чам болтгийн болоод юу гэж тэр тэрийг таамаглах явахгүй заримдаа ингээд за сүүлийн хідэн жишгийг хэдүүл аа тийм болчихсон. За чи сүүлд тэгвэл хизээ болцсон. Би харин ингээд чамайг мэдэх байхгүй чинь цагийн үеэр чинь цэнцээ ингээд өглөө эрт босоод ажил дээр ирээд хөгжмөд автдаг тоглолттой бол тоглолтондоо оролцдог. Тэгээд ингээд орой ажил дээр хөгжмөөрөө сууж идэг. Сайн бүтэн сайн амралтын өдөр бүх нийтийн амралт ерөөсөө тийм байхгүй. Тэгээд би харин чамаг яг юм болцооны амьдралтаа яаж цаг гаргах юм болоо гэж жоохон бодоождаг байхгүй. Тэгээд жишээ нь одоо сүлд хизээ болцсон. Тэс чи ингээ цагаан зарстатай гэж тэртээ 1900 манай эртний өмнөх. Ороо тэгэхэд болохгүй. За тэгвэл шинэ хүнтэй хизээ танилцсан. Одоо яг мэддэг таньдаг хүнтэйгээ нэг юм танил байдаг шүү дээ. Тэгээд танил байж яснаа кофе мафе уух тохиолдол байдаг шүү дээ. Тийм биш бүр ингээ шив шинэ хүнтэй. Та 100 хүн тэгэж бас нэг танилцж үзсэн юм байна. Аа за. Тий. Тэгээд чи чамаа хөгжимчин гэдгийг мэдчихсэн үү? Тий. Аа. Ер нь бол чамаг гэхдээ мэддэг хүн байсан шүү. Харин тий. Чи мэддэггүй хүн байсан уу? Тий. Аа. Тэгээд анхны сэтгэл ямар байсан юм? Нэг тийм яг тэр анх удаа танилцж байхад бол нэг тийм айгүй хөгжмийн амьдралыг ойлгох юм шиг санагдсан. Тий. Тэгээ миний нөгөө юм бодож явдаг юм чи ер нь бол би угаасаа ингээд эндээс салахгүй нь ойлгомжтой болчлаа. Тэгэхээр энийг маань ингээд надтай цаг хүлээ зөвшөөрөх тийм хүн хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгээд тэрийг ойлгох хүн гэдэг чинь ингээд шалгаа өмөөгүй ингээд хөгжим сонсдог ч юм уу тий. Арай өөр юм ийм гоё гэж боддог ч юм уу тий. Тэгэхээр ингээд таахаа болоод ирчихэж байгаа байхгүй. Тэгээд магадгүй тааруулчих бас магадгүй л дээ. Гэхдээ яг одоогийн байдлаар бол яг ингээд аль альнийг ойлгоод хүндэтгээд тэгээд хэрэгтэй болохоор яг анхны inspiration нь бол нэг тийм ойлгож магадгүй байх гэж бодсон. Хөгжим ойлгох чиний нэг амьдралын хэм маяг чиний ингээд ихэнх цаг хугацаагаа хөгжмөдөө зориулдаг энэ юмыг ойлгож байгаа нь чамд хамгийн түрүүнд харах юм шүү дээ. Тийм. Хараад л сонссноо. Яг гэж байгаа тийм. Манайхыг дандаа л одоо эмхтэй сонсд юм уу? Найзуудтай хэлэх. Нэг цөөхөн л эрэхтэй сонсно. Тэгээд одоо тэр нэг юм сайн л охин бай ингээл бүх юм дээрээ идүнтэй тэгэл ингээл бай гэдэг юу ч одоо хүртэл хэвээрээ юу? Одоо л харьцангуй гайгүй. Хаяж охин муу охин байгаад байна. Хаяж шүү. Sorry. Хичээж л явандаа гэдэг шиг. Тэр нь чамд гэхдээ хэр төвхтэй байд. Одоо бол арай нэг тийм жоохон ялгахтайгаа болоод байгаа. Одоо юу гэдэг харилцаан дээр гэсэн тийм бүх хүнтэй амар тийм nice авах гад тийм би бол нөгөө бас жинглүүрээ орд дээрээс тэгээ нэг багын хүмүүжлэн ерөнхийдөө нэг жоохон хүмүүсийн арга гавийг олох талтай ч юм уу тийм өөрийгөө гэхээсээ илүү энэ хүмүүсийг яаж нэг юм гайгүй амьсгалтай тийм эвтэйхэн юм байх уу тэгээ тэр дотор нэг гал болчихгүй хүн шиг арай нэг ива ин болдог ч юм уу тийм тэгэж хичээгээ заримдаа жоохон ингээд нэг юм өөрийгөө өтөх гээд тийм өөрийнхөө хүснээрээ байж чадахгүй байгаад байсан юм шиг санагддаг тэгээ одоо бол нэг тийм цөөхөн байдтай. Их тийм дотны хүнтэй дотны зүгээр ингээд бүгднээр nice хийж чадна. Гэхдээ ингээд яг тэр хүмүүсийг одоо nice айлах гад өөрийгөө ингэж нэг тийм зовхо болцсон гэдэг юм уу. Тэр нь тэгээ анзаарагдаад ирэхээр бас айгүй өөртөө ингээ уучраад байгаа шүү дээ. Одоо сайн биш тий. Одоо ийм тэгээд манай цэнцэг муу хүн болж байгаа л энэ. Айгүй одоо хичээхэ байлаа би бас жоох юм муу байхдаг хичээд байгаа шүү дээ. Гэхдээ би бүх хүнтэй nice нэг нөө. Одоо илүү тэгэхээр нөгөө нэг юу болж байгаа юм шүү дээ. Өөртөө тухтай байх
Тэгээд бодлоо л доо чи ингээд нэг юм өөрийгөө хүмүүс хайрлаарай гэдээ амар хэлдэг шүү дээ. Би одоо бас тэр нэг self love гэл өөрийгөө хайрлуул бусдыг хайрлана гэл өөрийгөө хайрлсан хүнийг хайрлж чаддаг ч гэдэг юм уу. Би бас яг ийм сайн 100% ингээд одоохондоо бас ойлгоогүй байх. Яг юуг өөрийгөө хайрлана гэж хэлээд байгаа. Яг юуг өөрийгөө хайрлсан тооцоод байгаа. Бусад хүмүүсийг happy байхыг харах ингээд үнэхээр л аз жаргал өгдөг шүү дээ тийм. Гэхдээ бас ингээд одоо нэг чичгэл тэр бичгэл тэр илүү жоохон өөрийгөө нэг тавиад энэ хэрэгтэй юугүй юу гэдгийг бодох нь зөв юм байна. Энтэр гэсэн юм руу би ч гэсэн одоо л дөнгөж ингээд орж хэлж байна л да. Чиний хувьд яг ингээд өөрийгөө хайрлах гэдэг яг юу юм шиг байдаггүй ч юм. Сэна асууж тэр. Нөгөө юм тэр бас ингээд мэрэгтэй бас аяа холбоотой санагдав. Бид нар чинь нөгөө нэг тийм багаасаа ингээд нөгөө олон жил ингээд нэг юм perfectionism гэдэг чинь тийм төгс төгөлдрийн төлөө ингэж ер нь явд юм байна гэж аяа бодоод байдаг байхгүй. Алдаа хүлэн зөвшөөрөх дурггүй тий. Тэгээ нэг тийм алтчуудэ гэдэг нэг тийм айдас ингээд тоглолт болгон дээр гарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи ингээд хажууд нь ингээд хүүхдээ ордно ч юм уу тий. Скол зүгээр л хөгжмөө ингээд юу гэдэг ингээд дуртайгаараа тоглолдог. Бид нар чинь заримдаа ингээд жоохон өөрөг даалгавар болчдөг. Тэгстэй. Тэгэнгүүт нөгөө хүмүүс чинь ингээд дуртай. Тэгэхээр тэр хоёрын ялгаан дээр ингээд бид нар ингээд нөгөө юм жижигхэн техникийн алдаа гаргах чинь ингээд амар хүнд тусдаг тийм хүмүүст тэгчлээ гэл. Тэгэнгүүт одоо тэр нөгөө дуртайгаараа хийдэг хүмүүст бол өө өстой гоё гэл тийм бүх юмыг ингээд нэг тийм нээлттэй ингээд тэр нь магадгүй ингээд яг жинхэнэ язгуурлага ойртож байгаа юм шиг тийм яагаад хөгжим тоглолт ингээд нэрэл угаар ингээд гоё байх гэж тийм ингээд магадгүй баясаг бол баясах хэвээр тийм ойлгох бол ойлгох хэвээр тэр бүх юмыг ингээд авахын тулд тоглох ёстой байтал заримдаа бүр хитрхийн нөгөө гүйцэтгэгч тал руугаа ороод явчихаар тэрийг жоохон ингээд хойш нь тавьчих гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээд яваад хахаар яг нөгөө юм хувь хүн тал дээр илүү тийм perfectionism тэр зүйл рүү ингээд нэг тэмүүлдэг болцсон байгаад байгаагаа ингээд анзаараад тэгээ тэрийг ингээд нэг жоохон ингээд тавируулах гад тий. Уг язгуурлага дахиад жоохон дөхөх гээд тэгээд ихээр нөгөө өөрийгөө хайрлах гэдэг чинь уг нь бол ингээд би ингээд ямар нэгэн перформанс дээр алдаагүй тоглоод өстө гоё байлаа гэд одоо тийм болохоор би ингээд гоё юм байна гэ өөртөө хайртай ч юм уу тийм биш юм байна. Тэр тоглолт үнэхээр мяа байсны дараа ч гэсэн за яг тэ хичээж байгаа штэ тий ингээд яг алдаа гаргачлаа. Энд чинь ингээд яг ингээд хөгжмөл яриад байгаа юм шиг боловч ингээд амьдрал дээр ч гэсэн яг ижлэхэн хүн ингээд өргөлж одоо өөрийнхөө ингээд хүсэн хүлээж ийсэн шиг тийм өөрийгөө би ийм хүн гэж бодож явж ийсэн шиг тийм хүн байдгүй ингээд амар сюрпризтэй тийг амар алгасалтай гэл хүш ямар сайн надаас ийм ингээд юм гарчлаа ч гэдэг юм тийм ингээд нэг тийм айгүй сюрпризтэй тэгээд заримдаа чи өөрийнхөө доторх өөрийгөө хүнээ угаасаа таньж угаасаа дуусахгүй тэгээд тэр чинь ингээд заримдаа чамаа ингээд нэг дүүрээрээ гарч ирэхээр магадгүй өөрөөсөө цочно өөрөөсөө айн скол өөртөө гутна ч гэдэг юм уу заримдаа өөрөөрөө бүр айхтар их бахархан ч гэдэг юм уу тийм ингээд янз бүрийн дөрүүд тэртээ тэргүү дотор нь орж ирж байгаа чи зүгээр л ингээд заримдаа ингээд гаргаж ирмээр байгаа дүүрээ гаргах гэж хичээдэг болохоос ш үлдсэн бусад дүрэн тэр ерөөсөө ингээд амар одоо юу тийм нэг inside out-ийн хоёр дээр байдаг шиг тийм амар чигшмээр бол ерөөсөө биш уус бүгд байдаг тэгэнгүүт тэр бүгд байгаатай ингээд нэг тийм embrace тийм энэ чинь ингээд бүгдээрээ л биш шүү дээ тэгээд явж ингээд өөртөө эцсийн амьсгаа хураах хүртлээр байх хүн би өөрөө ухраас тэг надаас ямар ч авир гаргаад ингээд хүн магадгүй гадны хүн хараа тааж магадгүй уучлах чадмааргүй юм шиг тийм одоо гарахгүй байхасаа л гэж юм хичээдэг шүү дээ нэг хүндтэй нэг жанжин шугам байж шүү дээ тэг яаж тэнэгдэжсэн нэг тэрнээсээ ингээд гардаг ч гэдэм үү те за магадгүй тэгээ гарлаа гэхэд тэр бүхэнтэй эмбрэс гэж үлдэх нь би өөрөө ухраас яг тийм сүүлийн үед бол тэгээд нэг тийм тэр талаар аяга бодох хэрэгтэй юм шиг санагддаг болсон. Тийм болохоор тэр тал дээр ингээд жоохон open байгаад ингээд одоо энэ тэнд олон хүмүүс ингээд тоглож байхдаа ч юм уу магадгүй тийм алдаа гаргалаа гэхэд тэр хүлээж авах юм ингээд нэг хэдэн жилийн өмнөхөөс ингээд арай өөрөөр болцсон ч юм уу тий арай зөвлөрөөд тий чин дараачудаа сайжиртай байгаа гэдэг тий сайжиртай байгаа гэдэг нөгөө юу мэн. Тэгэхээр миний хувьд бол өөрийгөө хайрлна гэдэг нь яг л тийм санагдсан. Өөртөө байх тий яг болохгүй байгаа юмдаа ингээд учиргүй зүйлээ хандаад за яг тэгжлээ гэхгүй л дээ угаасаа зүгээр тийм дүрнд гинт гараад ирэх юм бол тэрнээс нэг цочоод өө гэлтэй чичстэй юм хүн байсан юм уу гэхгүйгээр нэг тийм
эмбрэс хийх юм уу? Тэгж л болсон. Зүгээр алдаа татдаг сайн тамигтайгаа бүх юмтайгаа ингээд энэ чинь биш үү дээ л гэж. Тийг санагдсан. Чамд ингээд сүүлд зүгээр за яг нэг сүүл мөлн чамаагүй. Хөх би ч бас нэг уусаа тэгдэг штэ. Таах би юм бахтаа гэж боддог. Яана гэж бодож тий. Чамд тийм тод санагдчих байгаа чинь нэг тийм чиний өөрийг чинь нэг тийм ааш зан чи гарч ирсэн юм. Аха. Би ч одоо яг хүмүүс харахаар амар тийм юм юу орго дараад өглөө нэг тийм урсгалс шиг ундрмаа. Тэгэж харчих гад байдаг гэж магадгүй. Яг миний яг бүр ингээд нэг тулж харцдаг ойрын хүмүүс л миний аашиг бас мэддэг. Тэгээд би бас өөрийгөө уг нэг тийм ааштай гэж боддог. Тэгээ яг сүүлд бас ингээд өөрийнхөө аашиг бас жоохон гайхсан. Аа. Ийм байсан бэвэ яа. Тийм бэвэ. Хүн би бас сүүлд хэдэн жилийн өмнө ч юм дээ тэрэн дээр амир нэг юмыг бодоод тэрийг одоо ингээл тохиолдол болгон дээр аяга бат итгэлтэй болж байна л та. Бид нар болохоор ингээд байнга одоо өдөр тутамдаа ерөнхийдөө нэг юм төстэй өөрийнхөө төсөөлсөн одоо хайчхаа шийдээд очдог, уулзах хүнээ шийдээд уулздаг ч юм уу нэг юм ерөнхий нэг юм тавигдсан юм модул байгаад байгаа шүү дээ. Тэрэн дотор ингээм амьдарч байдаг. Тэрэнд бол нэг амар хүний олон ааш мааш гараал. Нэгд л би таньдаг найзуудтай уулзч байгаа болохоор өөрийнхөө рол байна. Тэр найзуудаас миний мэддэгэл зан ааш гарч ирнэ. За тэгэл би гараал өөрийнхөө хотод алхаж байгаа болохоор тэ хажуунаас гинт машин гарч ирэх бол нэг тийм гайхмаар юм биш. Тэрэн дээр би урлан цочвол нэг юм хүний нэг юм өдөр тутмын энгийн ердийн амьдралын юм зүйл яг юм доторх тэр зүйлүүд гардгүй юм шиг санагдаад. Тэгээд би юун дээр амар анзаарсан бэ гэхлээр хагцал дээр одоо нэг хүн өөрийнхөө одоо биеийг хямж барих юм чадваргүй нөхцөл байдал үүсчихлээ шүү дээ. Хагцал гэдэг бол таамаглахгүй. За бүр ингээд нүднээ ил хүн өвдөж зовж бидэнд ингээд эвлэрэх хугацаа өгсөн ч гэсэн хагцал гэдэг бол ингээд амар зүйл шүү дээ. Тэрэн дээр хүн хизээж бэлтгэлтэй бэлэн тийм реакц гарахтаа бэлэн байхгүй. За тэрнээс гадна ингээд амар хуурм эхлэлт ч юм уу. Өөр ингээд таамаглаагүй нэг тийм гаднаас ирдэг цохилтууд. За бүр эсвэл таамаглаагүй амар их баяр ирдэг ч юм уу тийм. За бас тэгээ салалтууд байна. Нэг тиймэрхүү нэг юм хизээж таамаглаагүй тийм юм тэг хүн яаж тэр одоо зүйлийг даван туулах арга одоо маш олон аргаар хүн даван туулж болно шүү. Янз бүрийн аргыг хүн сонгож болно тийм. Тэрнтэй яаж харьцаж, тэрнтэй яаж дийл хийж тэгж байгаа нь яг тэр хүний яг үндсэн дотоод хүний юм шиг надаа. Өөр дээр ч тэр өрөөл бусд дээр ч гэсэн амар анзаарчихсан байхгүй. Тэгээд энэтэй бас холбоотойгоор хүн өчигдөр би бас нэг юм айгуу гоё юмд яваа. Тэгээд нэг багштайгаа ярилцаа суужсэн чинь бид хоёр нэг юм дээр амар санаа нэгдээд эдгэрхийг маш их хүсээд ингэж өвдөөд хөвтөж байгаа хүн л эрүүл байхын үндснийг маш сайн ойлгоно. Өнөөдөр энд янгнаад маргааш тэнд янгнаад гэхдээ энгийнээр амьдарч болоод байвал хүн эрүүл байхын үндснийг нэг сайн ойлгохгүй. Дотор амар тэмцэлтэй, ганцаардалтай, шаналлалтай, зөрчилтэй өдөр болгон энэ доторх өөрөө эргэн тойронд нь ингээд чихэнд нэм хийгээд ингээд ийм байгаа. Хүн л 50 байхын үндснийг 50 байх, тэ чимээгүй байх, аниргүй байх, бодолгүй байхын үндснийг илүү мэддэг. Магадгүй яг тэрийг өөрөөрөө даваа туулаад ойлгоцсон хүн бусад яг тийм зүйлийг туулаад ойлгоцсон хүнтэй илүү бас ярилцаж чаддаг юм шиг. Заавал нэг юм ярихгүйгээр ойлголцож болт юм шиг надад амар санагддаг. Тэгээд тэрийг өсч өдөр амар батлаад тэгээд тэр яг энэ доторх тэр олон дөрүүд хүн болгонд байгаа. Дандаа нөгөө нэг юм сайхан ааштай байгаад идэх ч юм уу, эсвэл дандаа ууртай байгаад идэх ч юм уу. Одоо тийм төлөвт хүн ингээ байнгын байх ямар ч боломжгүй юм шиг санагтаад байдаг байхгүй юу? Яа тэгээд чиний бас түрүүний хэлж байгаа алдсан ч гэсэн өөрийгөө хайрладаг тий. Бүр ингээд хөгийн новшин надаас гарна штэ, чамаас ч гарч байгаа. Тэгсэн ч гэсэн хүн анзаараагүй ч гэсэн өөрийгөө хүн мэдж байгаа штэ. Хөх гэж боддог.
Тэр цаг үе болгонд ингээд өөрийгөө буруутахгүйгээр ингээд хэврээд чадахыг би бас одоо ч гэсэн ингээд сурч л байна. Би ч бас нөгөө нэг өөрийгөө амар юм загиндаг өөртөө би амар токсик харилцаатай байна. Ерөөсөө өөртөө юмыг хүлээн зөвшөөрдгүү. Тэгсэн хэрнээ найз маань алдсан, найз маань ингэсэн бол it's okay. Зүгээр шүү. Яг тийм. Та жишээ ингээд би жишээ нь таны нэг тяагийн дахиад нэг хөдөлгөөр байгаа. Та ингээд өөртөө бол ингэдэг шиг би ингээд хэрвээ ингээд цэнцээ гэдэг хүн дахиад нэг хувилаад байс. Тэгээд тэр ингээд тустай хүн байсан бол би яг энэ өөртөө гаргадаг шиг тийм харьцаа чадахгүй байгаа байхгүй. Тэр тийм ширүүн бас заримдаа байгаад байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө нэг юм арга байд юм бэлээ. Өөрийгөө ингээд шүүгээд, өөрийгөө булганчхаад, өөрийгөө ингээд агаавал өөрийгөө өөртөө одоо тохиолдсон зүйлээ найз дээрээ тохиолдсон гэж төсөөлөөд тэгээд бүр ингээд нөгөө нэг ингэж өөрийгөө тайвшруулж чадахгүй бол бич гэж хэлээ. Тэгээд найзгаа яаж чи харагддаг вэ? Одоо чи ингээд нэг бүтлгүүдчлээ шүү дээ. Тэнгүүт найз чинь бүтлгүүдчлээ гэж бодвол чи найзаагаа яаж одоо нөгөө нэг сэтгэл санааг энэ өөргөө журамшуулж, тайтгаруулж ингэдэг вэ? Яг л юм найздаа тохиолдсон одоо нэг нэр зоогоол те. За цэнцээ маань өнөөдөр бүтчихээ. Цэнцээгээ би яаж тайвшруулах вэ? Тэгээ it's okay зүгээр штэ амьдрал ингээд үргэлжилж чинь чи ийм мундаг штэ. Ийм үед чи гарцаагүй байдалд чи ийм зүйл гаргацсан байж штэ. Хинч хэл хийх байсан ч юм уу те. Би ч гэсэн тэгэх байсан гэдэг ч юм уу. Тэгэл одоо ингээд үзээ хуйлаа, маргааш хуйлаа ингээ. Тэгээд ингээ харцгаая гэдэг ч юм. Ингээд найзтайгаа ингээ ярьдаг шигэ өөртөө хандхлаар хүн илүү зөөлөн ханддаг гинэ. Тэгээд тэрийг бас туршиж үзүү сонирхолтой санагдсан. Таны хэлдэг мэдээд авчиг болно та. Тэр чинь манай Викагийн үг шүү. Мэдээд авчиг болно та хэлээ. Тэгээд би Викагаас сурсан юм. Би бас тийчээс их олон гоё үг сурдаг та. Тэгээд тийм өөрийгөө хайрлана гэдэг яг тэр яг мэдээж гэхдээ ингээл скин care энэ тэр бүх юм л одоо өөрийгөө хайрлж л байгаа. Бас дахиад нэг юм одоо гаднаас харагдаж болох ч юм уу. Эсвэл өөрийнхөө ингээд өөртөө ихтэй болох, өөрийгөө үнэлэмжээ нэмэх, өөртөө тухтай байх тэр юмд нөлөөлж байгаа зүйлч гэлээ. Бас дахиад нөгөө талд нь ингээд илүү дутгшоогоо илүү сайн хайрлах юмсан л гэж бодож байна. Тийм deep down. Тэгээ манай Ари тэгдэг байхгүй юу? Намайг ингээд жоохон өөртөө юм юугүй, өөртөө ихтгэлгүй, өөртөө ингээд готарцсан хүн гэхээсээ илүү би ер нь дандаа л байнга тэгж явдаг. Хүн намайг тэгчлээ, хүн намайг ингэчлээ гэхээсээ илүү би тийм юм дээр ингэчлээ, би ийм юм дээр чадсангүй, би хангалттай байсангүй, би ингэж бодсон чинь ингээл өөрийгөө л идэл яваад ангууд. Ари манай ариун зул тэгдэг байхгүй юу? Чи миний хайртай таг хайрлах чадах уу гэдэг. Тэгээ чи бас миний хайртай цэнцэг хайрлаарай. За хичээнэ. Тэгэхээр нэг ингээд амар уйжирт шүү дээ. Ариун зулыг тэгж хэлэхээр. Тий, нэрээ тийм шүү дээ. Өөрийгөө тийвэрч юм. Өнөөдөр Ариг гайх хүмүүс хайж байгаа бол манай Ари юу яасан? Райн Ари хүлээгүй 3 Америк явсан. Тэгээд төвхнөөд одоо бас нэг жоохон хугацаа хэрэгтэй болохоор би энд ингээд мань хүнийг төвхөнтөл чадхаараа дугаар алгасахгүй оруулж байгаа. Тэгээд цадагчин гайгүй болоод одоо суршаад гэхдээ 5 сард буцаад ирнэ Монголд. Тэр хүртэл бид хоёр хэрвээ ариун зул бид хоёр дугаар хийвэл аудиогоор хийх юм. Видеотой хийхлээр бас нэг яг жоохон нэрээ нэлэх хөвгтэй байгаа шүү дээ. Тэгээ цагийн зүрөө бас хэцүү болохоор бид хоёр дугаараа хийхдээ дан аудиогоор хийчээ гэж тохироод цадагчин микрофон аваа явсан. Би нэг микрофонтой уулзсан. Ресторагийн харсан чи явж илээ. Манай хүлээгүүч 20 цагийн нислэг үслээ. Тийм. Амар урт нислэг яагаад аюу дэжгүй очиж гисэн байгаа. Би бас тухтай ярьж чадаагүй нүү. Чи тэгвэл хүнийг яаж хайрлаа? Чиний хайрын хэл чинь юу юм? Хүмүүс айгу хайрын хэл гэж ярьдаг шүү дээ. Чи өөрийгөө окей ингээд бүх хүн өөрийнхөө бүх аашиг хүлээн зөвшөөрчдөг юм байна. Зөвшөөрч сурж байгаа юм байна. Гайхахгүй, гайхсан ч би ингээд өөрийгөө ингэхгүй, чигшгүй, тэгэхгүй өөрийгөө тэрвэрнэ гэд. Тэгвэл чи хүнийг эсрэг хүснээ яаж хайрлаа? Заавал эсрэг хүснэ. Гуйсаа тэгэл ээжигээ хайрлах, найзаагаа хайрлах чинь ойлгомжтой шүү дээ. Яна одоо тэр тал дээр чи айгүй олон жилийг үдээдчих. Ер нь гэхдээ чи ямар төрлийн одоо хүнд дурлахаар ямар төрлийн хүн болдог вэ? За нэг ганцаар нэг тод жишээ байгаа. Нэг амьдралдаа нэг
2 жил жоохон гарантай нэг relationship байсан. Тэгээд яг тэр үед бол ингээд нөгөө яг тийм нэг жоохон бүх юма зориулждаг юм шиг санагдсан. Тэгээд нөгөө зай байхгүй. Яг дараа бодохоор ингээд нэг өөрт ингээд нэг юм харамсах юм байхгүй. Ингээд угаасаа л бүхнээ зориулсан байсан шүү дээ. Тэгээд тэгсэн ч гэсэн болоогүй юм чинь одоо яах тэгэл тэгээд магадгүй тэр үед нэг жоохон санаатай ч юм уу тийм байсан бол дараа нь бодоод яг ингээд бүтнээрээ ингээд хайрсан бол бас ямар ахасан бол гэж бодож бас магадгүй юм. Тэгээд яг тэр үед чинь нөгөө нэг юм дараачийн цикл рүү орох гэдсэн би нэг 10 жил гарантай хөгжмөж сураад тэгээд Шанхай явах гэдэг. Тэгсэн чинь нөгөө ингээд Шанхай явчих юм бол тэр нь ингээд хэцүү байдалд орчих гэдэг ч гэдэм үү те. Тэр үер хэл маань ингээд жоохон хэцүү байдалд орчих гэдэг. Тэгээд яг тэр үед бол ингээд аав маань бол амар тийм ингээд хачаанаас ингэж орж ирэл те. За миний хүү ингээд насны хань гэдэг чинь те. Чи ингээд 2-3 жилийн юм биш те. Магадгүй 20-30 жил 40-50 жил ийм учраас тэгээ ийм одоо урт хугацааны юмд ингээд чиний ингээд 3 жил одоо гадагшаа явахыг чи ингээд хүлээж чадахгүй бол тэр чинь биш гэсэн үг. Тэгээд тэр биш гэдгийг чи эрт мэднэ гэдэг чинь бас чамд үсч айгүй сайн тий. Тэрийгэ таниад үнэхээр ингээд яг тэр харилцаа ингээд урт хугацаанд үргэлжлэх байжгаад тэгсэн бол энэ хэсэг хугацаа таашд бүр гоё юм. Одоо юу гэдэг шалгуур болоод тэгээд амьдрал чи одоо хооштой илүү ингээд нэг тийм тий гоё биенийг хайрлах юм чи илүү тийм байна гэд тэгэлсэн чи нэг тийм амар дотор уужраал тий ингээд аль аль нь сайн талтай юм байна штэ тий. Тийм байсан ч тэрэнд ингээд таньчих юм байна. Тийм биш байсан ч тэгчих юм байна гэд ингээд нөгөө яг яалтч үргэлжлэжсэн бол сандаг. Уг нь бол ингээд түрүүний хэлдэг дураасан зам гэдэг шиг тэр нь ингээд тодроод эхэлсэн аль хэдийн тийш явах нь ойлгомжтой байсан ч гэсэн ингээд яг тэр нандин тий тэр нандин юм тий хайр гэдэг юм аа ингээд орхичих гэхээр надаа ингээд жоохон татлаад хэлдэг тийм биш. Тэгээд яг хааш явж байгаа мэдж байгаа ч гэсэн нэг ард нэг юм байгаад шүү дээ. Тэгээд тэр зүйлийг бол ингээд аа маань айгаа нэг тийм ялц салгаад тийм. Айгу энгийн сонсогдож байгаа юм шиг мөртлөө тэр үед бол надад аа бол амар тийм том сэтгэл зүйч шиг болсон байхгүй юу. Тэгээл бүх юм уужраад бүх юм ойлгомжтой болоод яг тухайн үедээ тэгээд даваад гарнаа ч гэдэв үү тий. Тэгээ ингээл зөндөө гоё юм ярьж байгаа л тэгэл явж байгаа юм л та. Тэгээ яваад бол нэг удаагүй. Тэгээ удаагүй хоёр тишээ болсон. Тэгээд тэр л яг хамгийн сүүлийн одоо тийм урт хугацааны relationship-ийн эрэгтэй хүнийг хайрлах ч юм уу тий. Тийм тэрний дараа ингээд яг ингээд бодоол байсан л та. Би яг энэ 2 жил яг ямар очив гэх тийм. Яг одоо бодохоор яг хүүхдэл байсан байгаа байхгүй нэг 20 дөнгөж гарсан тийм. Тэгэнгүүт яг тэр сүүлийнх чинь ингээд болоод нэг 7-8 жил болчихлоо шүү дээ. Одоо бол дахиад нэг шинээр хэлж байгаа шиг бүгднийг мартсан байгаа хэл та. Тэр үедээ дараа нь амар их бодсон. Яг юун дээр алдчихв те би ингээд бүхний зориулдаг байсан юм байна, дэгдэг байсан юм байна. Ингээд би л хичээхгүй бол энэ харилцаа ингээд дуусчих гэдэг юм шиг санагдана гэдэг чинь ер нь тийм биш шүү дээ те. Яг тийм мэдрэмжийг амар тийм авдаг байсан юм байна ч гэдэм үү те ингээд айгүй олон юм хэрэгцүүлж бодоод тэгтээ бол тэр хугацаанд аяга одоо л аяга үнцэнтэй санагддаг. Тийм бүх анхны гэх юм гоё ийм хайр байдаг болохоор хүмүүс юм хатаа орчлоо бараг ингэж тоож явд юм байна. Амар тийм романтик юм хүн бодцсон тий. Ингээд хайрыг чи ийм гоё яаж байгаа гэж байгаад байдаг. Амар тийм гэгээлэг ингээд амар тийм гоё бүх тийм мэдрэмжийг өгчээсэн. Тэгээд тэр мэдрэмж хэдийгээр богинохон тий нэг тийм байсан ч гэсэн айгу тийм одоо хүртэл үнцэнтэй. Тэг болчтой л гэж боддог. Чи тэгээ одоо ингээд тэр үед бүхнээ зориулах одоо алдаа гэх нь хаашаа юм байлаа гэд бодоод байгаа шүү дээ. Би ч гэсэн яг боддог л тоо. Үнэхээр одоо яг дараагийн бас нэг юм хүн гараад ирвэл зориулахгүй чадах юм уу? Тэр хүнээсээ шалтгаалах баг. Тэгээ чи хайртай л баг шүү. Тэгэл чамд хайртай гэж байна шүү. Тэр чинь амар хэцүү нөхцөл юм биш үү? Хоёр талаасаа би энэ хайртай гэдэг чинь. Надад бол ингээл одоо би бас ингээл боддог байхгүй ингээл жоохон санаатай санаа ч юу чинь те бүхнээ зориулах яг уу ингээл бүхнээ зориулдаг төрлийн хүмүүс бас ингээд яг салхаарч юм амар шаналдаг шүү. Оолын хийдэг те заримдаа бүр ингээл өөрийнхөө хобби, өөрийнхөө цаг, өөрийнхөө хийдэг, өөрийнхөө гэсэн юмнуудыг ингээл алдаал эхэлж байгаа юм шиг санагддаг ч юм уу. Тэгэл тэр хүнээс ингээл амар юм хамааралтай тэр хүнийхээ цорын ганц нь болохгүй л тэр хүн ч гэсэн миний хувьд бол аль үшээ цорын ганц байгаа болохоор зориулаа явж байгаа шүү дээ. Тэгээ одоо уг нь бол би чи ингээд
хөрх нас явчлаа штэ. Гэхдээ одоо дахиад нэг юм хүн гарч ирээ тэгвэл би бүхнээ зориулахгүй байж чадах юм уу гэж бодохоор чадахгүй юм шиг санагддаг. Тэр чинь ингээд бидний ингээд угсаал хайрлаж байгаа. Угсаал хайртай л имиж чинь тэр чинь тэгэл зориулна шүү дээ. Тэгэхээр зүгээр жоохон азны асуудал юм уу? Нөгөө хүлэн авагч тал маань хэр сайн хүн байхаас шалтгааллах юм уу те? Бас яг тэрийг амар гоё юм appreciate хийдэг, хүндэлдэг, тэрийг амар гоё хайрлаж хүлээж авдаг. Тэгээд тэр хүн бас өөрийнхөө хэлээр бүхнээ зориулдаг байх юм бол тэгэл win-win. Тийм түүнээс биш ингээл жоохон санаалж юм хүнтэй харилцсан гэж байхгүй юм шиг санагдаад байна шүү дээ. Тийм их хэдэм биш үү? Хайр муу юу? Одоо мэдхгүй. Гонёлч энэ. Би харин нэг юм юуны тухай дугаар хийгэж бодсон. Хайрын тухай. Хайрын тухай ойлголтуудын тухай. Одоо нэг юм 20-тай. За би бол одоо 10 хэд 20 хүртэл бол би ингээд хүнтэй үерхэж ч юм уу 10 жил мэлтэй. За би бүр оюутан байхдаа ч юм уу юм хүнтэй үерхэж ингэж үзээгүй. Болохоор яг тэр үеийг бол мэдэхгүй байна. Мэддэг хүнтэй ингээд сайхан суугаад би чинь 24 хүрчээж хүнтэй үерхэж үзсэн болохоор яг юм 20-тай үеийн хайрын тухай ойлголт. Одоо хайр бол бүгдээр л адилхан байгаа шүү. Гэхдээ тэр чинь наснаас шалтгаалаад эсвэл үзэд тулснаас шалтгаалаад нэг юм хайрын тухай ойлголт ингээ өөрчлөгдөд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу надаа. Одоо би бол миний хайрын тухай ойлголт жоохон өөрчлөгдсөн. Гэхдээ хайр бол хайр. Болчоод байна. Тэгээд энийг жоохон бодож байгаа би өөрөө бас айгуу сайн бодож процесс хийж ялгаж ийм юм биш үү дээ гэсэн нэг юмнуудаа гаргаж ирж ижил ярихгүй бол жоохон дутууд элмэг болох гэдэг л та. Зүгээр гэхдээ яг уу одоо хүн хайрлалаа гэд тэр үед би бүгдээ зориулаад оолын хийгээд тэр хүн бүх зүйлтэй хамаатай болоод тэгсэн маань одоо буруутгах хашийн тэхгүй байвал зүгээр юм байна да гэж яг бодогддог шүү дээ. Гэхдээ ирээдүйд яг чадах юм уу? Яг тэхгүйгээр хайрлах чадах юм уу? Тэр чи хайр гэх юм уу? Тэр чи хайр гэх юм уу? Та нар юу гэж бодож байна? Комментээр үлдээгээрээ яг яаж баланс олно гэдэг шүү дээ. Өөрийнхөө ингээл нөгөө нэг юмыг алдахгүйгээр гээл. Гэхдээ л тэр чинь ингээл амар дурж мурцсан тэр ихний үед чинь тэгэл юм баланс байгаа юм. Би өсөхгүй байж байгаа үстэй. Яа тэр үедээ балансыг олдгийн та нар энэ яг ямар сэтгэлийн дасгал хийвэл юм болох вэ? Тим курс байна. Би хэлтэй байна. Yes. Цаадик. Юм хөө. Тий. Би бас заавч кофе надад. Яй. Санаа хайр ярихаар санагддаг боллоо. Хабар хийж байгаа хичээлгүй. Үнэ. Нэг тийм ресэс штэ ингээд энэ жил хүнтэй суучих юм бол энэ жил яачих юм болоо гэж бодсоор байгаа нэг үсэж гоч гарцсан. Окей гэвэл нэг тийм хэвчлээ. Чи гэхдээ яг хэдэн нас зүгээр гэж боддیں۔ Хүнтээс яг суух гэрлэхээ батлуулах нас. Надад бол яг тийм би бол жоох илүү хувь тавилан байдаг талдаа итгэдэг. Тийм тэгэл одоо чинь манай найзууд дундаас 18 19 дэх ингээд юугаач мэдэх байхтаа ч юм уу тийм ингээл хүнтэй суугаад тэр нь ингээд зүгээр ингээд жимсэн болоод ингээд цаашаа амьдрал нь ингээд тэгээд тэр чигээр явцсан ч гэдэм үү тийм хүмүүс ч байна. Янз л байна. Тэгээд яг тэр болгонд ингээд муу байна нөхөр үгүй байгаа байхгүй юу. Тэгээд яг уучлах хэвээр хүнтэйгээ цагаан таараад тэгээд яг зөв цагтаа очирсан ч гэдэм үү те. Тэр нь тэгээд 20-тэй ч ээж болоод байгаа, 30-40-тэй ч ээж болоод байгаа. Тэгээд тэр нэг тийм жоохон хувь тавилан байдаг талдаа итгэдэг. Би одоохондоо ингээд миний нас болоогүй болохоор би хүнтэй суух байгаа ч юм уу те. Ерөөсөө тэгж боддгоо. Зүгээр л ихгүй л юм л та. Ихгүй юу. Чи тэгвэл анхны харцаар дурлалтагт итгэдэг үү? Үгүй юу. Жаахан итгэдэг. Би яг тийм миний анхны харцаар хотлоо байсан ч гэсэн. Ганц тохиолдол яах вэ? Тэр фейлд шүү дээ яа. Миний бодлоор илүү тийм нөгөө
хүндэн дурлдаг гэх юм. Одоо нөгөө юм анхны арчи ерөөхдөө нэг жоохон appearance талдаа штэ тий ингээд нэг тийм хөө ямар гоё ч гэдэг юм уу тий. Тэгэхгүй ингээд нөгөө нэг тийм дурлахааргүй үнд заримдаа ингээд ярианаас нь болоод тий ингээд юмд хандж байгаа хандлагаас нь болоод ч юм уу. Тэгээ тэрийг ингээд харсаар агаад ингээд хүн харахад нэг тийм сайхан биеийнхаа өндөр тийм биш мөртлөө ингээд ягаад ч юм ингээд цаагаараа ингээд дурлцсан байснаа заримдаа өөрөө ч анзаарахгүй тийм юм байдаг. Тэгэхээр яг тэр хүнийх нь ингээд нөгөө дотор нь хэм байна гэдэгт ингээд танилцах тусмаа тэр нь таалагдахаар ингээд нэг тийм дурлах гэдэг юм шиг санагдав. Тэрнээс шүчргөө ингээд нэг гоё залуу хараад тиймэрлээ л та. Яран тэгэж төгсөж байгаа. Яг аяг анхны харцаар ингээд хөөх гингүүтлээ ярилцаад үзсэн чи яг биш байдаг тохиолдол байдаг шүү дээ. Тийм. Чи гэхдээ хэр их хөөх гэдэг вэ л гэж байхгүй. Багш юм байна та. Гэтэ тэр хөөх гэж хаа мэдрэж гоё гэдэг. Гоё шүү дээ. Гоё тий. Яг нэг юм мэд байгаагаа мэдрэг. Тий. Миний зүрх ажиллаж байна. Тийм. Би дурлах боломжтой байгаа. Тэгэж боддог шүү дээ. Одоохондоо панангийн хоолойг байгаа нэгэд. Миний зүрх ажиллаж байна. Сандарч мандраал. Тэгэл ингээл гоё тий. Тийм шүү дээ. Тэр мэдрэмжтэй дандаа л ингээд хавар олж юм да одоо. Бүр тавилангийн тухай ойлаа ярьчихсан шүү дээ. Тэр яг ингээд одоо ингээд хөгжим угаасаа чиний ингээд хувь тавилан байж таарад чи ингээд 20 жилийн хөгжмийг тоглож шүү дээ. Тэгээ чамд энэ нэг юм эмзэглэл ч юм уу одоо чи ганцаараа Монголд хөгжим тоглож байгаа юм биш шүү. Маш олон хөгжимчид байна. Тэгэл бүгд л ер нь бол бас мэдчихэл байгаа. Монголд яг ингээд урлаг үнэлэгддэггүй тий. Тэр талаар чамд ингээд яана гэж боддог. Одоо ингээд ирээдүйд яах юм болоо ч юм уу тэгж боддог юм. Байдгүй хай төрдөг. Яа одоо ингээд бодохоор тэр зөв миний ингээд жижигхэн бодол байхгүй юу. Одоо AI амар хөгжиж байгаа шүү дээ. Тэг ингээд бүх юм ингээд оюун ухаанжуулаад ч юм уу тийм AI бүтээсэн робот хүртэл ингээд хөгжим өдөртат ч юм уу тиймэрхүү. Гэхдээ явж ингээд хөгжимчин гэдэг мэрэгчлэр ингээд байж байгаа юм шиг санагдав. Ягаад гэвэл тэр чинь ингээд нэг тийм стил нэрийн мэрэгжил байгаа байхгүй юу. Бид нар ингээд 10 хэдэн жил сураад би одоо хүртэл ингээд яваад заримдаа ингээд яана насан турш нөө гэж бодтлоо тэгэж амар юм нарийн санагддаг. Тийм тэн дээр ингээд зарим хүмүүс сонсоод олохгүй тийм анзаарахгүй алдааг өөрсөндөө ингээд амар томоор хардаг гэсэн тэгчлээ гээл тэ. Тэнгүүд ингээд нөгөө юм одоо тийм жинхэнэ хөгжим гэдэг ингээд яг нэг тийм надаар дамжаад тийм хин нэгнийг зохиоцсон магадгүй миний өөрөө зохиосон ч гэж бодлоо. Надаар дамжаад тэрийг ингээд би ингээд өөрөөрөө ингээд ингэсээр агаад боловсруулсаар агаад тэрийг ингээд нэг юм амтай болгоод ингээд гаргаад ингээд хүмүүс тэрийг хүрэгжээж тэр хүмүүс ингээд нэг мэдрэмж авах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг яагаад ч ингээд AI-аар яг орлох уу гэж боддог байхгүй юу? Нэг робот ингээд хуучир тоглоод тэрийг ингээд амар ингэхгүй гэхээр тэр талаар надад яагаад ч амар тийм ийм мэрэгжил бол ингээд үе үед те байх юм шиг санагдав. Хэдий ингээд амар оюун ухаанчаад ингэсэн ч гэсэн энийг бол амар хүн тийм үнцэнтэй болох юм шиг. Илүү үнцэнтэй болох юм шиг санагдав. Тэгэхээр бид нар нэг хэсэг чинь ингээл амар нийтийн дуу, pop гэл хошуураад байгаа бол одоо илүү тийм чих амраах тийм эсвэл тийм муудэнд тохирсон тийм хөгжмөдлөө хүсээд штэ тийм. Түнс дандаа л ингээл амар гоё happy байгаал дандаа дүнс гэл тэгхгүйгээр тийм хаяа нэг ширээний хаард ганцаараа нөгөө me time гэдэг чинь хүн одоо орчин цагт амар хэрэгтэй болчиход байгаа штэ тийм. Надад бол тийм нөгөө амар тийм 50 өглөө амар одоо л ингээд амьдрал хэрэгсэн амар чухал санагдаад байгаа байхгүй. Дандаа л яарсан сандарсан тий. Тэгээ яг тусам ингээд мөрөөдөл нь улам жижигхэн болоод 8 цагийн нойр 50 өглөө нэг хит их олон юм санаа зовхгүй байх ч гэдэм үү тий. Яг тиймэрхүү одоо амьдралын стилийг хүмүүс илүү ингээд одоо хүсэж штэ тий. Тэгэхээр тийм амьдралын стилтэй таарах хөгжим яг дандаа тийм дүнс эсвэл дандаа тийм одоо компьютераар хийсэн хөгжим байхаагүй бол бас үгүй. Тэрэн дотор ингээд заримдаа ганцхан хуучир ч юм уу тий. Эсвэл заримдаа яг хуучраас уртлах гэдэг бол бас биш аа. Зүгээр яг төлөөлж байгаа тийм. Төлөөлж байгаа ер нь ингээ хүнд айгу тийм оюуны орон зай гэдэг юм аюу хэрэгтэй болчихжээ тий. Тэрэнд ингээд магадгүй сайхан уртын дуу тий. Одоо уртын дуу чинь залуучууд бол хөшүүн хүн сонсоход гоё ч юм уу тий. Тийм байхаа бас одоо ингээ болох гэж шүү дээ. Залуучуудаас айгу сонсдог болоо тий. Тэгэл яг ингээл нэрээ сонсохоор үнэхээр тэр одоо уртын дуу дуулж чадж байгаа хүн бол
тэр хээр талд нь аваачиж байгаа байхгүй тийм. Яг тэр ахуурыг ойртуулж байгаа байхгүй. Яг үнэхээр ингээд тэр бүх зүйл ингээд ясмахаараа мэдрээд илэрхийлэх гээл байгаа бол тэр илэрхийлэх гээд байгаа зүйлийг ингээд нэг тийм ялгах гэдэг шүү дээ тийм. А энэ зүгээр ингэж тоглож чинь а энэ ингэх гээд ингээд ингээд ялгах хүмүүс одоо улам ихсэх юм шиг санагдаад байна. Тэгэхээр энэ ингээд ирээдүйд бол ингээд айгу тийм надад бол тийм сонсогч нэлийн байх юм шиг санагдаад байгаа шүү дээ тийм. Одоо бол бид нар айгу дунд дуртай арт түмэн өөрсдөө ч дуулах дуртай. Тэгээд заримдаа ингээд яаж ч амар гоё тоглоод нэг дуучин барах нь гэж бодох үе бас гарна. Гэхдээ энэ чинь ингээд яг солонгын 7 өнгө шиг бүх юм ингээд тунгаад харуулаад байж байгаа. Би тэнд ингээд заавал хэдэн сая сонсогчдыг сонсох гол ингээд тэгээд зүдрээд байгаа юм алга тийм. Тэгээд яг ингээд явсаар агаад бас нэг хөөрхөн юм хүрээлэлтэй болсон ч юм уу тийм. Тэр нь надад их үнцэн тийм. Тэгээд ингээд эхэллээ гэхэд ингээд хүмүүс юу тоглох гэж байгааг мэддэг те. А энэ чинь ийм хөгжим байдаг ш. Тэгээд тэрийг хүлээж авахад аль хэдийн бэлэн байна гэдэг чинь тэгэл болох байхгүй юу те. Нөгөө хөгжим тоглох сонсогчд бас амар нөлөөтэй. Яг ингээд нөгөө ижил олно гэдэг шиг яг тийм сонсогчтойгоо ингээд тоглох тэр харьцаа ингээд надад бүр ингээд давтагдчихгүй. Бүр ингээд тэндээ ингээд байгаа л амар дахиад тоглоол амар ингээд нэг тийм яг амьд байгааг амар мэдрүүлдэг байхгүй юу. Хүн чинь нөгөө амьд байгаа хэрэгтэй мэдрэх юу чинь ингээд аюу цөөхөн шалтгаантай шүү дээ. Хүнд хэрэгтэй байгаа үед өөрийгөө ингээд амьд байгаараа мэдрэх ч юм уу те. Эсвэл ямар нэг сайхан зүйл хийж явахдаа ч юм уу те. Тэгээд тэр мэдрэмжийг илүү тийм одоо яг өөрийн гэсэн сонсогчтойгоо тийм магадгүй тэр их биш жижиг хүмүүсийн донд тэр үедээ л би ингээд амар их аз жаргалтай байгаа ингээд мэдэрдэг байхгүй. Тэр үедээ л ингээд ямар азар ингээд хөгжимчин болчихоо те. Ямар азар ингээд эндээсээ шантарсангүй ч гэдэм үү те. Ийм яг тийм моментийг л надад их тийм өгдөгт нэмэр одоо баярлаад байгаа байхгүй. Тэгэхээр ирээдүйд бол өнгөлөг байна гэж боддог. Одоо юм байгаа ч гэсэн. Одоо юм байгаа л тийм амар муу шээ та. Одоо бол миний хувьд бол маш гоё байгаа юм шиг санагддаг шүү дээ. Яг тэр нэг одоо чи нэг айзыг нэг зохиолыг 5 өдөр ингээд дарааллаа тоглолоо гэхэд тэр 5-ын ирж байгаа мэдрэмж шал өөр байх тийм 5 өөр байх тийм бүх тоглолт хоорондоо өөр байх бах тийм хвчлээ тийм тэгэхээр ингээд яг амьд хөгжим гэдэг яг ийм амьд зүйл ер нь бол бүр л илүү надад үнцэнтэй болох юм шиг санагдаад идэг. Одоо ингээд хүн болгон завгүй хүн болгон маш их чимээтэй бүх юм руу ингээд яарсан ингээд амар юм цагийн хуваарийн дагуу ингэчээд ингээд хичээд тийг нь хүнтэй ярих юм нь хүртэл ингээл амар тодорхой. Нэг хүнтэй бол за тийм юм яриад сална гэдэг ч юм уу ингээд бүх юм төлөвлөгөөний дагуу. Тэгэхээр энэ үед илүү нэг юм гинтийн амьд яг зүгээр тэнд нь очиж тэр цагт нь л мэдрэхээс өөр ямар ч юм гарцаагүй зүйлүүд амар юм хүнийг илүү юм амьд байлгадаг нь угаасаа тодорхой шүү. Тэгэхээр тэрийг хүмүүс илүү их ирж хайх. Одоо жишээ нь хүмүүс буцаал пянз руугаа орчлоо шүү дээ. Тэгээ пянзыг бүр одоо жишээ нь би бүр хэрэгээр пянз тоглуулагчдаа нэг Bluetooth тийм юу аваагүй. Спикер аваагүй. Яг л ийм нэг юугаар нь кабелаар нь холбоо сонсдог спикер илүү угаасаа өөр сонсогддог гэж байгаа байхгүй. Bluetooth-ээр ингэчлэхээр өөр болчтой гэдэг. Тэгээд илүү хүн болгон одоо энийг анзаараад яг тэр тухайн мөчөд тухайн тэр газар яг тэрийг хийж ээж, үлдчихэж, сонсч ээж, хүнтэй ярилцж ээж тэр мэдрэмжийг л тэндээс л авахаас өөр юм боломжгүй юмнуудад илүү дуралдаг болцсон бас айгүй гоё. Тийм хүмүүсээ бас олох бас гоё тий. Тий, яг үнэ. Яа, өчтөр жишээ нэг газар тоглоал хийж хахад хүмүүс сэтгэлээ хэлэхэд надад арай гоё идэг. Тэгээд ялчгүй ингээд нөгөө тоглоод эхлэхээр заримдаа нөгөө угаасаа орохгүй шүү дээ. Угаасаа ч гэж заримдаа яг тоглох болгондоо дандаа л ингээд тэр хөгжмөр амьслаад дихгүй тийм чинь тоглолт болгоо ингээд давтагдчихгүй байгаа болохоор тэр дунд үнэхээр ингээд орохгүй гаднаас нь ингэсээр байгаа дуусгачих хөгжим байна. Өчтөр яг тоглоход бол ингээд яваал орцсон. Тэгээд нөгөө өөрөө мэдрээд ингээд гаргаж байгаа болохоор тэрнээс ингээд хүн мэдрэх нь ингээд тодорхой болж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд яг сэтгэл хэлж хахад нэг ингээд гоё сонссон чинь нэг тийм амьдрал нэг юм хэрэггүй юм шиг тийм ингээд нэг тийм хуучиндаа очсон юм шиг ингээд юурууч баг ингээд яраад байгаа чинь тий ингээд ягаад ч тэр нөгөө комент амар тодулдсан амьдрал нэг юм хэрэггүй юм шиг санагдлаа. Тийм мэдрэмжийг өглөө баярлаа гэдгийгсэн чинь надаа ингээд гоё юм бэ. Би нөгөө нэг сүулт юун дээр юуны нэг цомгийн сонсгол болсон шүү дээ тий. Podcast дээр. Тэгээ тэрэн дээр хамгийн сүулт нөгөө нэг юм
бодол гэдэг зохиол тоглоод тэгээ тийшээ би бүр ингээд тэр ч өтөний 3-4 минутын зохиол байсан уу? Үгүй шүү дээ 8-9 минут. Би бүр ингээд амар бүр тэнд ингээд олон цаг байцсан юм шиг яваад орцсон. Тэгээ яг л ингээд хүний бодол ингээд яаж эхлээл, яаж өрнөөл, яаж бодолтойгоо тэмцэлтэйл тэгэл байж байгаа л өчгөө нь олоод ингээд тайвшраал гэж байгаа тэнд ингээд бүр бүхэл бүтэн хүний амьдралын юмыг ч юм уу эсвэл ингээд нэг амар юм хідэн өдөр хідэн сар жилээр юм боддог юм бодлын тухай ч юм уу тэнд бүр яг ингээд энэ дотор орцсон яа ийм штэ гэж одоо тэгээд тэрийг дахиад яг ингээд чи над руу аудиог нь явуулсан штэ бичсэн гэд тэрийг яг сонсонгууд бас яг мэдээж мөн байгаа гэхдээ бас дахиад жоохон өөр л байгаа байхгүй тэгээд тэрийг би яг бүр ингээд чамайг тоглохыг дахиад сонсмоор ер нь амир тоглох дандаа л амар гоё гэдэг. Бичлэгнээс илүү гоё юм. За хат дээр тоглох юм уу? Үгүй өөр газар тоглох нэг юм очихгүй яа. Заавал хат дээр маргааш очих байл. Нэрэ Fat Cat гэснээс нөгөө бидний тоглолтог дуу чинь дандаа нэг тийм 60 70 80 оны дуунууд идэв штэ тий. Би нөгөө нэг анх ярианыхаа ихэнд хэлжсэн нөгөө багтаа сонсдог байсан дуунууд нь тийм аав ээжийн дуунууд байдаг гэсэн. Тэгээ одоо яг тэр дуунуудыг ингээд нөгөө дурсамжаа ингээд нөгөө хөтлж байгаа юм шиг тэгээд ингээд одоо юм орчин үеийн jazz мас ч юм тийм хэлбэрт оруулаад тоглож байгаа надаа эргээд ингээд яг юм аав байгаа юм шиг тийм. Эсвэл би ингээд стил тэр Ховдаймгийн чамдан сум гэдэг тийм одоо хотоос нэлээд зайдуу те бидний одоо багын хэлээр бол хөдөөний гэдэг шиг тийм газар буцаа очсон юм шиг. Тэгээ тэр үе тэр одоо нэг 6-7 жилийн хүүхэд насны тэр дурсамж ямар гоё юм тийм буцаал тэрлэг ор тэгээд хөгжмийн нэг тийм гоё юм бас тийм ингээд цаг хугацаагаар аялуулж чаддаг. Тийм тэгээд нэг аав өнгөрөөд их удаагүй тэр чинь яг нөгөө шарын айзын нөгөө клип болж байсан шүү дээ тий. Тэгээд тэр үед бол магадгүй тэрнээс өмнө тоглоход би дандаа ээжигээ боддог байсан байхгүй. Ээж л хэвээр гэл ингээл тэгсэн чинь яг аавын өнгөрсөй дараа тэр бүтээлийг тоглоход дахиад ингээд нөгөө өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгээд тэр аавын өнгөрсөй дараа тоглоход болохоор илүү нөгөө аав ингээд нутгаасаа аав ер нь их юм уйлдгүй илүү тийм төв тэгээд юм олон үг хэлтгүү. Тэгээд хүн чинь аав шиг хүнийг бас юм хайгаад идэв байх гэхгүй. Тэгээд аав нутгаасаа гарахтаа бол золдтой уйлдаг. Юунд ч нэг тэмж өгүүлж мөлдгөө мөртлөө тэгээд нэг нутаг гэдэг аавын хувьд бол бас ингээд ээж аав шиг юм уу те. Яг тийм амтай. Тэгээд яг тэр дүр зураг нь ингээд нөгөө надад амар үлдсэн. Тэгээд тэрийг ингээд тоглох болгондоо яг тэр дүр зураг ингээд шууд ингээд нэг клип шиг ингээд ороод ирдэг. Тэгээд яг ийм одоо зохиол байгаа бол магадгүй би ингээд одоо хүний амьдрал юу л эс тохиолдох вэ амар хэцүү шттэ тийм ингээд одоо бодгоо ингээд нөгөө бага насны гигэн бүхэн ингээд жоохон худлахаар мөчөөсөн юм шиг тийм яг яс юмдаа ингээд яваад орсон чинь ямар амар хатуу ширүүн ертөнцөө гэж заримдаа бодогдохоор ч юм шиг тийм үед бид нар хаяа тулдаг шттэ тийм хатуу ширүү үед ийм хөгжим байгаа болохоор би ингээд юу ч болж исэн амьдрах юм шиг тийм тэр талаараа болохоор ингээд амар тийм нөгөө атганд багтахгүй ертөнцийн гэдэг шиг тийм юм олцсон юм шиг. Тэгсэн. Би бас айзыг сонсох болгондоо уйлдаг. Амар уйлдаг яад чинь. Гэхдээ яг нэг юм тухайлсан дүр зураглал ч юм уу тийм юм орж ирдгүү. Тэгээд мэдээж гэхдээ айзыг сонсоод сууж байна гэдэг бол надаа ямар нэгэн зүйл тохиолдсон болохоор би тэрийг сонсоо суудаг. Нэг жоохон төөрцөн ч юм уу нэг юм бодол ирчдэг штеп. Тийм юм үедээ заримдаа болохоор ингээд илүү жоохон ингэж гуниглах гад сонсно, заримдаа болохоор тайвшрах гад сонсдог ч юм уу. Тэгээд яг ингээд хүссэн юм авдаг. Нэг юм эдрээтэй юмны учир тайлаад ингээд цэлэмж байгаа юм шиг заримдаа санагддаг. Заримдаа ингээд бүр ингээд дүнсийцэн байгаа бүх юмнуудыг ингээд учрыг алдахгүй болгож дэлгэд тавьчаад дуусч байгаа юм шиг санагддаг. Эсвэл ингээд яг нэг юм уртаар амьсгаа авах нэг юм боломж олгож байгаа юм шиг санагддаг. Тэгээд нөгөө бид нар чинь клип хийх гэж очичоо чамаг за бичлэг гэхэлээ гэж чи хөгжмөө бариад тэнд чинь ил тоглож байгаа шүү дээ. Тэр болгонд чинь нөгөө нэг Батуу югт хоёр уйлаа. За уйлч таа гэх.
Тэр амар гоё. Бүр одоо бодохоор хамгийн нэнтэй амар гоё гэлээ. Тэр айгу гоё болсон. Тэг жилийн тусвал яг нөгөө хугацаанд холдох тусмал улам амар гоё санагд. Тийшээ би бас яг гинтээр тэгээд бүр заавал цаг гаргаад явсандаа бас амар баярлдаг. Тэр чинь бас яг миний нэг хэцүү зүйлийн ардах хугацаа байсан. Амар тийм анагаал болсон. Тэгсэн. Тэгээ айгуух таавшаад ирсэн. Тэгээ цөөхөн хоног хамт байгаа дөнгөж хоёлоо уулзж байгаа хэрнээ уулзаал амар юм ойлголцсон маш амар байсан. Тэгээл хоёлаа бол тэр үед ингээд би юм туулаад энд явчихээн. Чи болохоор би юм хацал үлдсчихэд ирлээ гэж хуйлал яриаггүй штэ. Гэтэл ингээл ойлгомжтой байсан тий. Тэгээл за биэндээ бид нар ингээ маш хэрэгтэй хүмүүс юм байна. Тийм. Тэгээд бид бүгдээд энэ байгаль маш хэрэгтэй юм байна. Одоо заримдаа би амар сонин тэр нэг хідүүлээ дээшээ юуны хатгалын нөгөө нэг хойд модтой ингэрлэлүүд дээшээ хідүүлээ алхаад ингээ цаав цагаан цасан дарагдсан юм моднууд ингээ байгаа. Бид нар нэг жин дагаад тэр дундуур нэг алхсан шүү дээ. Тэрийг би хай зүудэлдэж шүү. Тийм. Тэгээ би тэрнийхээ ингээд тэргээ тэгж ирчээд би уцаа сольчлоо яалаа мэдхгүй. Тэгээд уг нь би тэнд яг алхаж байгаа нэг юм видео хийжсэн. Мөртлөө одоо тэрийг хайгаад болтгоо. Дахиад уг нь үзмээр байдаг. Тэгэхээр одоо нэг явах хэрэгтэй байна. Дахиад нэг өвөл аяга гоё юмсэн. Тэгээ дээрээс нь тэр нөгөө нэг үйл хорон зай амар юм өргөн чөлөөтэйсэн. Би чи зөвхөн ганцаараа яаж яг нөгөө хідүүлэн гэж камп яг нөгөө далаа хажууд байсан. Тэгээл далаараа угаал ганцаараа гэж явж байгаа л тэгэл тэр үйлээд байлаа тэгээд нөгөө юм амар ингэ сонсогдохгүй тийм ингээ пүү гэд нэг юмд яваад орчиж байгаа тийм тэгээд заримдаа нэрээ нөгөө уйл газарч олддгоо гэдэг шиг тэр үед бол яг бүр амар юм бүх юмаа л ингээ султгаал ингээ тэгээд явж явж нөгөө явж байгаа биш үлдчихэж байгаа хүмүүст нь хэцэгдэг шүү дээ тэр үеийг бол тэгэж ихтэй бүтээлж байдаг юм одоо одоо клиптэй үлдсэн гэхдээ тэрний донд бүр маш их тийм мангаал тийм яг нөгөө дараа нь бид нөгөө хойшилж байгаа шүү дээ тэгэхэд бол би 14 оны дараа явахтаа жиргэлцчихсэн ингээд бүр бүх юм ингээд нөгөө навсанаад маш гинтэйсэн болохоор тэгээд яг л энэ богдвол гэдэг шиг нэг өдөр хараад сэрсэн чинь урагшаа ямар ч уул байхгүй л гэдэг шиг яг нэг тийм амар том нөмөрмөлөг амар том юм ингээд миний амьдралаас бүр тэр чигээрээ ингээд байхгүй болчлоо штэ гэдэг мэдрэмж намайг бүр маш хүчгүй болгож ирсэн. Тэгээд бүр орносоо ч босох тийхэлгүй юм байх үед тэгээд тэрний нэг 12 хоногийн дараа тэгж явсан бол маш их тийм ангаалт болоод буцаад нөгөө хэвийн байдал руугаа арай хурдан очсон гэх юм. Одоо яаж? Одоо бол яг уу хизээч тэр бол ингээд мартагдахгүй л дээ. Тэгээд заримдаа нөгөө байгаа гэдэгт нь итгэдэг. Яг энэ дотор ингээ байгаа л ингээ нөгөө илүү хэцүү үедээ ч юм уу эсвэл илүү чухал үедээ ингээ нөгөө ярьдаг ч гэдэм үү те. Гэтэ зарим үед ингээ би үхээд ч магадгүй ингээ уулзахгүй л яах вэ гэдэг бодол бас амар санагддаг. Яг тэр үед бол тэр бодол илүү намайг юм айц татуулаад ингээ яажсэн. Яг нэг тийм гинт байсан болохоор яг сүүлд ингээ баяртай ч гэж хэлж чаддаг. Тэгэхээр тэр бол ингээ нэг зүгээр л алгадаад байгаа шиг болж байгаа юм чинь. Нөгөө миний нөгөө гомдсон уу? Гомд гэхээс илүү өөртөө амар гомдсон. Яагаад? Яагаад гэвэл яг нөгөө өмнө нь аав бит хоёрын ингээд харилцаа жоохон муудаа. Тэгээд ингээл амар тийм хамаг гомдлоо аваад гаргаал теста тэглээ инглээ ба гэлтэй. Тэгээд яг нөгөө сүулт хэлсэн үг л яг нэг чи аваа хэдэж наслан гэж одоо ингэж хэлж байгаа юм бэ гэдэг үг нь ингээд зүрх рүү зогтоод орсон. Тэгээд яг тийм явдлын дараа ингээд гинт яатсан чинь юу ч өөрийгөө уучлах чадахгүй, унтаж чадахгүй, уйлчих чадахгүй бүр ингээд нэг юм паникнд ороод. Тэгээд нэг өнгөрөөд 3-4 хоногийн дараа л өөр үзүүдэнд орж ирээд амар тэврээд те яг тэр нутаглуулсан газрынхаа тэр ойрхон ч нөгөө тэгээд ээжигээ сайхаар гээд тэгээд таавн зүгээрээ гэл би ингээл амар уучлаарай л гэд уйлаад байгаа байхгүй. Би нөгөө уулз чадаагүй дээ магадгүй охиноогоо тайтгаруулах гээд өөр ирсэн юм шиг. Тэгээд тэрний дараа тэг хөсгөл явсны дараа бүх юм ингээд хугацааны дараа айгуу тийм өөр болж ирсэн. Тэгтэл ер нь одоо боддоо шүү дээ. Ер нь өөр хүүхдүүдэд эцэг ихэд нөгөө шүүмжлэх хэрэг байхгүй гэдэг амар үнэн санагдаад. Тэгээ одоо бол ингээд ээжтэй өдөр болгон өсөлдөг. Заримдаа нөгөө сургууль дээр бишээ ажил дээр ирэхээр ингээд нөгөө орол юм нэх тамаад ингэсэн нэг юм тамхтай. Тэгээ яг өдөр болгон л яг хайртай шүү гэлтэй хайртайгаа хэлдэг ч юм уу яг юм тийм хүмүүс ч дандаа л өнгөрцөн ингээд боддог шүү дээ. Тэх байсан байна, ингэх байсан байна.
би магадгүй дахиад тийм бодолтой үлдэх л байгаа л та. Тэгтээ чадхаараа хичээж байгаа. Одоо өөрчилсөн өөрийгөө хөөцөлж байгаа. Хуцаа хэрэгтэй тий. Би бас аавыгаа алдаад аавд ч гомц өөртөө ч гомц. Хай авчлаа гэж аавд гомдоод. Амиа бодсон амтай хай авчлаа гэж мэгч ингэж одоо яг хөө миний угаасаа л нэг аавд гаргадаг аашлахгүй. Би ч нөгөө дандаа аавыг ялдаг. Дандаа миний зүг байдаг. Аав дандаа бууж өгдөг. Тэгээд аавгүй болцсон ч надаа хинч тэхгүй. Одоо хүртэл ингээд надад бууж өгдөг хүн байхгүй байхаар ингээд заримдаа амар цухалддаг байхгүй нөгөө нэг юм жоох ирэх өссний юу байхгүй юу? Аавын бодогдчих. Тий. Тэгээд аавс өөр надад бууж өгдөг хүн угаасаа энэ амьдрал байхгүй юм байна гэдгийг жоохон ойлгосон. Тэгээд аав намайг хай авчлаа. Би зөвшөөрөөгүй байхад аав намайг хай авчлаа. Би аавыг яв гэж хэлээгүй байхад явчлаа гэж мэг чанар юм. Аавд айгуу тийг түнсэн. Тэгээ бас яг нөгөө нэг муудалцахаараа хэлдэг байсан үг мөгөндөө өөрийгөө уучлж чадахгүй. Тэгэл явж байгаа л нэг аав өнгөрөөд 5-6 жилийн дараа арай гайгүй болсон баха. Харин амар. Тэгээ заримдаа нөгөө цаг хугацаагаа ч ингээд юм мартчихдаг. Тийм, голын үедэд юу болсноо мэдтгүү тий. Тэгээ юу л одоо хэдэн жил болж байгаа илээ гэдэл нэг тийм сонь мэдэл оршдог. Юм бэлээ. Тэгээд бас чанд ингээд амар хэцүү үедээ сөхөөд гаргаж авах, сөхөө гаргаад хараа тайвширчих тийм гоё хүүхэд насыг үлдээцэнд талархаал. Тэр бас маш чухал хүн ер нь амар хэцүү үедээ хүүхэд насаа бага насаа л бодд юм шиг надад санагдсан. Тэгээд тэрнийхээ ирчээр хүн ингээд амар хэцүү юмнуудыг даван туулаад тэгээд чамд бас ийм гоё авьяасыг өгсөн байна. Аавыгаа санахаар чи өвчмөө бариад тоглоод тэр үеүүдийг ухраачих чамд ийм гайхалтай цаг хугацааны машин өгсөн байна. Яа тэгэл хэдүүл амьдрандаа. Энэ хатаа орчлог тууландаа гэж тэгээд би хүүхдтэй болчоод бас аавыг амар сансан. Харсан бол яах байсан бол тэгж боддог тий. Тэгээд одоо ч гэсэн хаяа хүүгээ ингээл инээдтэй ярихлаар өвөө аав байсан бол гэж бас боддог. Заримдаа бас жоохон нэг амьдралын юмнуудаа ингээд миний төлөвлөгөө өдрийн юутай ингээд багтахгүй байна шүү дээ. Надад хин нэг хүн туслах хүн хэрэг болно. Тэгэхээр амарсан. Тэгэнгүүт ингээд байхгүй. Ингээд байнгут яа аав байсан бол би ч нөгөө хариг ингээд тэгээд хүмүүс баг гутлын өсхий ингэж яав гэж ярьдаг гэсэн нөгөө бүх юм ингээд ерөөсөө л нөгөө emergency call ганцхан аав. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг ус нөхөө гутлын өсгий ингэчлээ гэж чи бол бас их ярьдаг юм хөөрхөн охин байна. Би бол миний гутлын өсгий яа зүгээр болоогүй байгаа. Миний охин өсөх байсан юм уу гэхээр би тэгэл хизээ нэгэн цагт өмсөн гэж бодвол та энийг чеклээ шалгах. Ерөөсө бүх шийдэл нь яг аав тий. Би өнөөдөр цагаан цамц өмсөх юм байна. Та угаасна уу гэдэг ч юм уу. Тэгээ амар гоё эндүүдтэй. Тэгэл бас аавар дандаа хуцаа эндүүдэлдэг. Тэгээд одоо ч гэсэн би хуцаа сайн эндүүдэж чаддаг. Би хуцаа эндүүдэж эндүүдэж байгаа л ингээл тэр чинь нөгөө тоглоо заахгүй энгийн хуцаар би бас эндүүдэхгүй шүү. Тэгэл эндүүдэж эндүүдэж байгаа л ингээл харахаар энд нэг тэнд нэг заавал барьчихвал ёо гэл яаваа гэх. Тэгээд хоёлаа ийм амар аавын охтууд байх юм шүү. Яа гэхдээ гоё угаасаа ингээд амар юм эрхэл одоо эрхлэн гэхлээр ингээл хүмүүс нөгөө нэг юм буруугаар боддог шүү дээ. Гэхдээ надаа энэ эрхэлж өсөх амар чухал юм шиг л сүүлийн үед бүр их санагддаг болсон. Одоо тэгэл тийм насаараа эрхлүүлэх хүний хайгаалаа. Яг нэрнгээс аавтайгаа амьдч шүү дээ. Нөгөө нийгмиг уулзаал ингээл анхны сэтгэл хийдэж штэ тэгэнгүүт ингээд шал мэдээж тэр чинь ингээд шал өөр хүн байгаа учраас шал өөр ах нөгөө ойлгомжтой штэ тэгсэн мөртлөө ингээд нэг тийм аавын стандартын нэг тийм биш байгаа тэгэхээр ингээд биш юм бах таа гэж боддог ч юм уу тий чамд харин амар гоё юм босго тогтоогоод өгсөн байгаа байхгүй тий ийм байвал окей гэсэн тэр чинь амар чухал штэ тийм бах тий одоо ингээд би бол одоо жишээ нь ингээд хүнтэй үерхмээр санагдчих штэ хинтэй ч хамаагүй гэж би хэзээ ч бодож чаддгүй
хинтээ ч хамаагүй гэвэл одоо хинтээ ч хамаагүй ирэх бол одоо шүү. Тэгвэл уцаа идэх гэсэн байна. Тэр нэг юм мэдээч ингээд хүсэж байгаа зүйл яг тийм хүн ийм хүн гэж байхгүй ч гэсэн тодорхой хэмжээний хар зураг хүн болгоод л байгаа. Байхгүй бол байгаасаа гэж хүсэж байна. Ер нь бол байх хэрэгтэй. Тэнгүүд чиний тийм юм чи ингээд чи бас яавал аз жаргалтай байх байгаа чи мэдчихэж байгаа байхгүй. Тийм болохоор чи ингээд биш байна, мөн байна. За төгч. Дахиад нэг харцнаа гэдэг юмыг ингээ ялгаад ir шүү дээ. Яа, min чин аавч өгсөн амар тийм шүү дээ. Ой зүйл. Заав нэг тийм их юм ярихгүй мөртлөө заримдаа ингээ амар хошигнож чаддаг. Бүр ингээд бэлэг авах мөртлөө тэгэж яа тэгэл аав хоёр нэг сүүл би тэр ирээсээ мартдаггүй. Би ингээ нөгөө яг голынх нь өрөөнд байж тараад тэр хоёр ингээ хоёр өрөөс яриад байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чи ээж ингээл нэг ажлынхаа нэг яриад насаа чамд кофе өгч гинэ гэсэн чи аав тэр нөгөө өрөөс нь портро гэсэн нөгөөд тийм ээ тийм яах гэж өгсөн бац чи үгүй яах вэ тэгээ уул гэж өгөхгүй гэсэн чи тэр унахгүй юм аа л өгөн л угаасаа гэдэг хоёр шахал өөр юм яриад байдаг тэгсэн үргэлж хоолойгаа би донд нь бүр ингээд яа тиймэрхүү ингээд нэг юм амар юм зарим асуудлыг хүртэл ингээд нэг юм амар мардан байдлаар тийм нэг юм дандаа нэг хошин ингээд цаана бэж идэг. Тэгэхээр тэр нь ингээд тийм нөгөө хүнд байдлыг ч юм амар хөнгөн болгоод ингээд асуудлыг амар хөнгөвчилж байна тийм. Тийм бас юм хошин тийм юм дээр дуртай шүү. Яа, хошин байдал чи ер нь маш секси зүйл шүү. Хошин чаддаг хүн гэдэг чи ер нь амар тийм ухаалаг гэсэн шүү дээ тий бас нэг талаараа тий. Тэрнээс гадна бас нөгөө нэг хамт байгаад инехгүй бол ер нь хамт байгаад яах вэ гэж бас боддог шүү. Ингээд амар айлын хоёр ирэх охин, аавын хоёр ирэх охин байж тэр. Тэгээд хөвчм ярьжсэн аавуудаа яриад амар гоё нөө. Би нөгөө нэг би жоохон байхдаа манай аав нөгөө цэргийн хүн. Тэгээд томилолт аваад зүүн баян руу манайх намайг 2 настай байхад яваад 8 настай байхад ирчихсэн байхгүй. Тэгээд зүүн баянгийн одоо аав яг тэнд юу хийдэг байсан болоо. Манай аав ч юм тийм улс төрийн хүн байхгүй. Цэргийн улс төрийн одоо мэдгүй аавын байсан юу сайн юу хийдэг юм сайн мэдгүй жоохон байсан ч зүүн баян. Тэгээд би өдөргийн таавыгаа санахаараа гэрээсээ гараад штаб руу алхдаг. Тэгээд аав нөгөө өглөө явах болгондоо зүүн баянд чинь ингээд ямар ч тэр үед чинь ялангуяа юм байнга мөнгөтэй явах ямар ч юм шаардлагагүй шүү дээ. Өдөр гэрлүү яриа цагаан өвчин. Тэгэл өөрөө ингээд ингэчин. Тэнгүүт өглөө болгоо ээжээс мөнгө хаана байгаа лээ гэж ингэж ээжийн төрөвч мөрөвчийг онгоолгож мөнгө авч явдаг гэсэн гэж байгаа байхгүй. Шалтгаан нь би. Өдөр би нөгөө нэг одоо хүртэл ингээд халууцчихараа хөлөрдгөө ингээд улаачдаг. Нэг помидор шиг болчихдог. Тэгээд өдөргийн таавыгаа сандаг. Нэгт хоёрт марууж идмэр санагддаг юм шиг байгаа. Тэгээд нөө хамт тоглож байсан найзуудаа бүгдийг аваад аав дээр очигээд. Тэгээд эн чинь миний бүр бага ангид хүртэл би тийм байсан зэ. Тэгэл аав тэнд завтай байх, завгүй байх юу гэж надаа тэр аавын асуудал шүү дээ. Миний биш. Тэгээд аав тэнд чинь ингээл нөө бүх ингээл нөө нэг юунуудын цэргийн ангуудын хүмүүс ингэсэн ингээл хурлаа хийцэн ингээл байж хатна. Сав ингээл хаалга онгодог гинэ. Тэгмэд хүмүүс ч нөгөө нэг юм том хүний өндрийн харцанд ингээд хаалга руу харна штэ. Хүн байхгүй. Доошлуул харангуут би тийм улаан цартай хитэн найзуудаа яд гэсэн. Тэгэл нөгөө нэг дарга охин ч ингээл тэгмэд аав ингээл ясмины хог мөнгө марууж идэх гэсэн. За аав нь хуралтай. Би мөнгө авчиад явлаа марууж идэх гэсэн. Тэгээд аав тийм ингээл санаан зовоол ингээл мөнгөгүй бол бүр юм сейф мэфнээс ажлын мөнгө төгрөнөөс авч надад өгөө дараа нөхөж хийдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэл найзуутайгаа аваад аав дээр очил мөнгө аваад буцаж ирээл марууж авчддаг. Тэгээд заримдаа манай аавын зүүн чихэн цорхоо өгдөг гэсэн. Тэгээд аавыг бүр ингээд яг бид хоёр нэмэг би зүүж ингэж тоглож моголж байгаа. Тэгэл аав ажилдаа явахаар чинь тэр чинь 4 хувцастай юм. Хүн чин амар л юм цэмцгэр илүү төтөө одоо юм даавн тор мор хүртэл барьж явдггүй байсан байхгүй наа болтгоо гэд. Тэнгүүд би заавал эмэгтэйгээ яв гэж мэг чаа нэг юм ягаан бантгийн эмэг энд заавал зүглэж явуулж. Яана. Таав гэрээс гараад заримдаа авч кармалдаг, заримдаа марчдаг. Тэгээд тэр нэг амар ягаан эмэгтэйгээ ажил дээр очдог, хурал муралтаа сууждаг гэсэн.
Тэгээ миний бүр бага насны хамгийн амар юм чинь бас манайх ийм юуны яг тэр амьдардаг орон сууцнуудын ойрхон нэг малчинтай байдаг байсан. Тэгээд хүмүүс ингээд аав ээж хоёр мал авсан ч юм уу эсвэл хүмүүс өгдөг ч юм уу мэдэхгүй. Тэгээд тэр айлын малтай ингээд манайх хамт одоо байлгадаг байсан байхгүй. Тэгээд тэр амар гоё айл байдаг байсан. Манай нөгөө нэг юунууд хонь ямаанууд амар ихрэлдэг. Тэгээ 2 ихэр хураг, 2 ихэр ишиг, 3 ихэр хураг энэ айгу төлөлдөг хавруулахаар. Тэнгүүд шүн мөн хамаагүй. Ихрэлчлээ гэж манад ирдэг. Тэгээ бидрийг машиндаа суулгаад тэгээд очиж ингэж ихэр нөгөө хураг морг ингэж үзүүлдэг. Жохон байхаас тэгээд танах хэвээр нараа дандаа ч хэл болох ингэж ихрлэх юм аа тэр гэдэг. Тэгээд тэгсэн чинь яад ч мэдхгүй би тэндэг ишигтэй. Тэгээд би мэдээж гэртээ байхаар ишиг санана. Тэгээд 5 дахь орой аав явж юм уу эсвэл манай малчин айлч юм уу миний ишгийг авчирч өгдөг. Тийм их хүрээсэн бахан. Тэгээд ишиг мишигний хайн мэндэн тууз мууц зүү ишигтэйгээ хамт байна гэн. Тэгээ ширээний хаа доор мор гэрмэр засна. Ишигтэйгээ хамт унтна гэн. Нүгжил ишиг манадтай унтах вэ. Тэгээ одоо юугаар л мэдгүй аавч хоёр л нэг учрыг нь болохоо хоололдог байсан баг. Би чихэр хувааж идэн мэднэ гэн. Ишгээ гаргаад салхилуулна гэн. Тэгээд одоо болтгоомаа гэд яагаад хэлчихдэггүй байсан. Зүгээр ингээд миний би зүгээр л амар хүсснээ хийдэг нэг тийм хөвгтөл байсан байгаа байхгүй. Тэгээ хүссэн юм одоо ингээд надаа амьдралд юу хэцүү байдаг вэ гэхлээр заримдаа нөгөө намайг жоохон байгаас хинч болтгүй юм чиний хүссэн юм бүтдэггүй юм болтгүй юм гэж хэлээгүй болохоор заримдаа миний хүссэн юм одоо ингээд бүтэхгүй байхаар миний ингээд амар уур хүрдэг шар хөдөлтөг. Тэгээд бас ингээд би одоо ингээд ямар нэгэн амт нэхэж үлсдэг. Тэргээ би идэж чадахгүй бүр ингээ яагаад гэд ингээд миний уур хүрдэг. Тэгээд энэ мэдгүй ааж хоёрын надад жоохноос өгсөн. Тийм юм байна. Ааж хоёроос надад дандаа сонголт үлдээдэг ус. Хизээч ингээд тулгдахгүй гэдгөө. Тийм бүхэн болно. Тэгэл нөгөө амар одоо найзуудтайгаа ингээл жоохон хонж үнч юм уу те ингээл хамт хичээл хийхээр бол өө тэдний дээр цацаг гэх нөгөө айгуу тийм тэр чинь амар том ихтгэл байхгүй тий. Тэгээд миний охин хизээч яаж исэн ч нэг тийм ингэхгүй дээ нэг тийм нөгөө юу байгаад байна шүү дээ. Тэгэнгүүт яг тэр хүмүүж дээр ингээд насаар нь явуулсан. Тэгэл бүх сонголтон дээр ерөөсөө миний охин мэдэн дээ. Тэр нь ингээд айгуу тийм нэг бодлын амар тийм ихтгэлцэл нөгөө бодлын амар хариуцлага. Тийм. Тэр нь айгуу тийм зүг байсан юм байдаг байхгүй. Очоогүй ерөөсөө би ингээд нэг юм дээр хориод байсан огт сандгүй шүү дээ. Чи бодоод хийж байгаа л зүйл гэсэн үг. Тийм амар итгэдэг. Би сүүлд бас яг хамгийн сүүлд аавыг зүудлэхэд тэгсэн. Би нэг амар олон хоног нэг шийдвэр гаргаж чадахгүй. Эсвэл ингээд миний гаргасан шийдвэр ерөөсөө ингээд хан мөрөгчөд болохгүй. Тэгээ яагаад ингээд байгаа ерөөсөө ингээд ойлгохгүй. Тэгэл тэр чинь ингээд амьдралын яг амар юм чухал юмнуудын тухай. Тэгээд ингээд миний тэр шийдвэр гаргах юмд ингээд хин ч ингээд одоо туслахгүй бүр ингээл намайг амар боломжчихсан тийм юмнууд надаа урт жил нэг амар тохиолдохгүй. Тэгээ би ингээл нөө нойр гутчаа шүү. Нойр гутаал тэгэж байж яг нэг унтсан ч үүрээр миний зүүдэнд орж ирээд намайг ингээд тэрврээд миний охины зөв л гэж бодсон юм зөв. Миний охины л зөв. Миний охин л зөв гэж бодсон бол зөв. Ингээд намайг ингээд яагаад би тэгээд амар уйлаад зүүдэндээ тэгээ зүүдэндээ ингээд уйлж байгаа тэрийгэ зүүд гэдгийг мэдчихдэг штэ. Тэгснээс сэрмээргүй санагтаад. Тэгээ яаж хийж яагаад ингээд зүүд гэдгээ мэдчихээр сэрчдэг болохоор яаж хийж яагаад уртсах гад ингээд яасан чинь нөгөө нэг яг зүүдэндээ уйлж явахдаа уйлж л байсан байл л дээ би. Тэгээ ингээд дэр бүр ингээд норцсон. Тэгснээ ингээд нөгөө зүүд байсан штэ, сэрчлээ штэ гэдэг юмнуудаа дахиж уйлаад тэгээ бүр ихэр татаж уйлаад бүр нэг үүрээр бүрсэн. Кино ээж бүр гайхаа. Нэг зүудлээд би. Яасан ингээл ээж бүр хамт нуруу илчихвэл кино болсон штэ. Тэгээд зүгээр яг тийм хүүхэд насыг надаа өгсөнд одоо тэгээд ээж бас яг чиний хэлж байгаагаар надад амар итгэдэг. Намайг гэрээсээ гарахад хинтээ уулзах чаа, хааш явах чаа, хизээ ирэх юм. Тэр тухай юу ч яадгүй чи өөрөө шийдвэрээ гаргаад ингэж авал зүгээр л далдуур нэг цаагуур надад итгэж байгаа гэсэн юм ингээд байж байгаа. Болохоор ингээд
За би л өөрөө шийдвэрээ гаргаад тэрнийхээ хариуцлагыг хүлээх ёстой гэсэн тийм юмд нэг юм багасаа орцсон гэх юм уу. Тэгсэн хэрнээ жоохон дураараа. Тэгээ жоохон юм ааштай өөрийнхоороо нэг юм эдэн л гэсэн бол эдэн гэж мэгдэг тий. Минийх л гэсэн бол минийх гэж мэгдэг. Иймэрхүү юм нь одоо яг жоохон ингээл зарим юм дээр нэг юм юу болж штэ. Боддог ч юм уу. Аман төрүүлж хэлэхээр жоохон болж болдог ч юм уу. Жоохон том болоод байна штэ. Тэгтэл нэг цавын цаана миний хүүхэд насны тийм юм яг ийм югаар нь ингэж үлдээсэн би бас аавч штэ амар болчихдог. Тэгээ одоо хүүг айлуулах бас тийм байх юмсан гэж боддог. Өөр өөрийн шийдвүүлээд тэрний хариуцлагыг чи өөрөө мэд гэдэг юм байх юмсан гэж хичээдэг. Заримдаа жоохон заачих гад байдаг. Гэхдээ гайвах л гэж. Одоо хоёулаа сүүл рүүгээ бүр хөвчмөөс хайр дурлал аавууд хүүхэд хүмүүжил болж эхэллээ. Миний тэр нэг амар дураараа байдаг юу ер нь бол аав байгаа л байсан болохоор ер нь 25 нас хүртэл үлчсэн шин. Манай аав намайг 25 таа хотон гүрсэн. Тэгээд яг тэрний дараа нэг жоохон том хүн болж байгаа шиг санагдсан тийм жоохон муухайсан гэдэг. Тий. Яг л пан гэж нэг алгадаа. Матч. Ингээд чи одоо хүнд ирэхлээрэ гэж аамш. Тий. Би тэгээ энд нөгөө нэг манайх хотод нөөж буцаж гэртээ ирээд тэгээ аав на Батламгаалхын яаманд ажилладаг. Батламгаалхын яамны явц төрийн орлогч ч үлээ мэдхгүй сайн. Тэгээ би яг нөгөө төрөө хичээлээ дараа аавын ажил дээр очив. Тэгээ үүдэд буутай нөгөө цэрэг зогсож байна. Энтэй уулзах чинь аавтайгаа уулзъя гэж орч мордог. Тэгээд нөгөө аавын өрөөнд очихоор аав хурал муралтай ч юм уу ингээд яачингууд аавыг хайгаал Батламгаалхын яамн дотор тэнжийдэг. Даа. Тийм хүүхэд байлаа шүү дээ. Тийгээр мартдаг шүү нөгөө. Бас нэг тийм юуны банкны эдийн засагч хийдэг гэсэн байхгүй. Тэгээ нөгөө ажил руу гарахаас өмнө манай нөгөө сумын төвд болохоор ингээд нэг давхар юм барилгаад байгаа шүү дээ. Яг тэр барилгын нэг үзүүр дээр угаасаа нөгөө халгаа ихтэй шүү дээ. Тэгээ нэг амар том халгаа ургацсан байсан. За миний охин яста энтэй ерөөсөө ойртож олдгүй шүүгээ захиж орсон чинь нөгөөх нь амар сониуд цагаараа бүр дээр ингээд соо. Тэргээр нэг гал авалцал бөө болно өстэй тэргээр нэг дуун хадаал уйлал аав энийг л болохгүй гэж өгөл хийсэн шүү дээ. Тэр чинь самаг шүү дээ. Амар сониуч цантай нэг юм конок моноо байвал тэр дарч гал тэ нэг болохгүй гэсэн юм ин үзчихгээл болохгүй гэж хэлж болдгүй юм байна шүү дээ. Жам тэгж нэг халгаанд нэг анхуд амар төлөгдөж ижил. Охинтой болвол бас тийм гоё дураар нь өсөх юмсан. Гэхдээ охин хүү ч ялгаагүй л те. Ялгаагүй л баг тий. Тэгээ манай хүү бол одоо сайхан дураараа штэ. Манай аав ч чинь нэг тийм юун сонин штэ гэхгүй. Одоо чинь би бол ингээд ABM яваад нэг тийм сонин биш. Манай ахныг CV авчихад миний хүч бараг аваа штэ. Ором өгөө. Урамшуулчаач хөдөлтэй гэж угаасаа бараг ингээл энэ хүүхд ингээл игчдэг гэлээ. За ахыг болохоор аюу тийм урамшуулдаг. Тийм. Айлын хүүхдүүд хоорондоо бүгд өөр байдаг. Тий, шалгуул сонин тий. За ингээд сайхан хүүхэд хүмүүжил рүү орлоо. За тэгээд цэцэн маань одоо бэлтгэлтэй. Тий. Чи жоохон хоцорхон дээ. Зүгээрээ. Зүгээр. Гоё. Нэр яг л тийм нөгөө нэг хэцүү цаг үеийг одоо яг хөө тэгэл амьдрал урд ингээл маш олон хэцүү зүйл байгаа. Одоо хүртэлх өөрийнхөө хэмжээндээ туулсан хэцүү юмыг тэр нөгөө нэг хүүхэд насныхаа дурсамжаар айгу давж гартай юм шиг. Давж гарсан юм шиг санагддаг. Тэгээд би одоо нөгөө хүүтэйгээ хамт байхаараа бүх юмыг ингээд эрэг тэр нөгөө нэг дандаа ингээд би мэрэгнийг ингээд том болоод яг аль хэсгийг санахыг би мэдэхгүй болохоор өдөр болгоныг юм аятайхан нэг санаж болох үйц санахад юм сайхан байх үйцээр байлгах юмсан гэж амар боддог байхгүй. Тэгээл ингээл заримдаа өөрийнхөө хувьд ингээл амар ингээл чухал энийг миний хүү сануул гоё доо гэсэн юмыг хийхлээр ингээд айгүй илт тэр ингээд мэрэгэн жур сонирн биш байгаад заримдаа ингээд жоохон гонсоо. Заримдаа болохоор яг ингээл энэ яг юм болох байх та гэхэлэр юм core memory болж байгаа нь ингээд амар илт байдаг. Гэхдээ амар сонин юм ингээд core memory болчтой. Бид 200 нөгөө нэг гадаа хоол идээд верандагийн хоёр давхрын гадаа хоол идээд байжсэн чинь нэг юм
зүгий тэнд ингээл цэцгэн дээр суугаал наашаа цаашаа олоод ингээл мөрөний хажууд байгаа л тэгэл би хой байлмал гээгүй. Тэгэл яг өөрөө тэгээд зүгийтэй танилцах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэгсэн чи өө чи зүгий байна ямар хөөр хийм бэ? Манай хүү ингээд антаа харахлаар ингээд бүр нүүрлүүн ингээд чи ямар хөөр хийм бэ гэдэг багхгүй. Тэгэл нөгөө зүгий рүүгээ тэгэл ингээд тэгсэн чи ээж хатгадаг те гэлээ харин чамаас айвал хатгах бах бие хамгаалах гад. Тэгээд хоёлаа ингээд зүгийтэйгээ хамтал байж те гэсэн чинь тгиймэгээ гэл. Тэгэл нөгөө зүгий чинь нэгсэл буцаж ялцсан чинь намайг санаад ирлээ мэрлээ тэгсэн ээжээ би илчихүү гэсэн аахгүй. Миний хүүг хатгах болов гэсэн чинь нөгөө зүгийн ингээд айгүй зүгээр нисэхгүй ингээд яваад идэв штэ. Тэгээ яг идж байгаа хоолных нь хажуу мажууд ингээд байгаадсан баг. Тэгсэн чи хоол идэх гээд байгаа юм болов уу молоо цэцгэл иддэг үстэй зүгий чинь гэж мэгжсэн аа. Яг намайг харж байхад ингээд ингэсэн баггүй. Тэгсэн яагаад ч үгүй. Тэгсэн чи би сая зүгийг илцсэн. Бид хоёр одоо ингээд найзууд гэдсэн баггүй. Тэгээд байжсэн чинь яахтай нөгөө саваг утаад дахиад гэсэн чи нөгөө зүгийг хатгацсан баггүй. Тэгээд нөгөө нэгт өвдөөд хоёрт нөгөө найз нь хатгачлаа гомдоод уйлаад тийм. Тэгжээ бид хоёр гэртээ ирээд хавдчихдээ мэлээ шүү дээ. Тэгээ дахиад өөр нөгөө зүгийн тэрвээ хатгуулвал биен дээр тууралт гарч ийн анзаар гэдэг юм лээ. Тэрний нөгөө харшилтай бол аллергитай бол тууралт энэ төр өгөх юм бол жоохон нөгөө нэг дараагийн арга хэмжээг авах хэрэгтэй. Жоохон ингээ хавтаад хатгсан газар цайраад ингэчих юм бол жин тавиад амбарсны дараа ингээ зүг болчдөг гэд. Тэгээд нөгөө амар уйлцсан болохоор ятарцсан мэн гунтаа зэрсэн гар зүгээр болцсон. Жоохон хөндөр. Тэгээд нөгөө нэг зүгийг одоо би эргээр буцаж энэ зүгийг ингээд чамайг хатгая гэж хатгаагүй, чамд дургу болохоор хатгаагүй гэх гэсэн яриануудаа хийгээд тэгээд нөгөөдөг чинь хэд хоног зүгийгээр амьсгалваа. Гэртээ байгаа бүхэл зүгийтэй юмнуудаа гаргаж ирээл зүгийнхээ номыг уншаад бид хоёр бүр бие мувис үзсэн зүгийний тухай үзэж байгаа. Өөрөө амар нөгөө тэрийн тод үлдсэн. Тэгсэн чинь зураг зурсан чинь энд нэг юм байна. Харагдчихна уу? Энэ бол ойлгомжтой. Би миний хүү надад цэцэг өгөөд эндээ хайртайгаа хоёр зүрхтэй. Энэ хажууд нэг юм юу ч юм байгаа аахгүй. Тэгээ чи хүн юу юм гэсэн чинь нөгөө зүгий. Би энд өдөр болгон хөдөлмөрлөөж нэрэг те дурсан чиг том болоод 30 жилийн дараа хүүхэд насаа дурсахт нь ингээд би байчих гад ингээд миний хичээл сэтгэл байчих гад энд ингээд хөдөлмөрлөөд боо болж байгаа ч манай үү зүгээр туулсан зүгийгөө санаад юм core memory болоод inside out гардаг шиг юм зүгийн юм юу бөмбөлөг баригдсан бахаа тийм. Тэгээ тэрэн би одоо хүртэл ингээд би дээрээ шүүрж чичтэр хөөх харагдчихна. Хин хөөрхөн. Энэ 4 насны юу? Энэ дараа анхны зураг болов уу? Үгүй энэ чинь 2 насны. Энэ арталтайгаа 2 насны. Энэ 3 насны. Энэ 2 4 насны. Энд ингээд нөгөө цаа чи эможи зураад байгаа. Тэгээ би ингээд доошоо би нөгөө нэг зурсан 4 эможиг ин скандцсан байсан. Тэгээ одоо өөр нөгөө дэвтэр-мэвтэрнээс нь эможинуудыг аваад ингээд доошоо болчихлоо. Энэ болвол ингээд. Ингээд эможи ордог. Энэ 4 насны зураг. Тэгээ одоо 5-тай 6-тай хэдэн нас хүртэл юм сонин зураг хөөрхөн зураг зурхыг тэр шивлэх гэж бодод байдаг шүү. Юу ч хамаагүй ярьдаг. Энэ дугаарынхаа гарчиг нэмчээг өгөхгүй. Аавын эрх охид юу ч хамаагүй яриав. Оо, nice. Гоё шин. Тэгмэр юм уу? Тийм. Бараг. Тэгээ би бас амар тэгэж нөгөө хичээдэг. Хүү дээрээ. Би амьдралын туршид ингээд өөрт хамт байхгүй шүү дээ. Би хизээч юм. Миний хөө хизэнээс ч юм ингээд ганцаараа амьдрах хэрэг гарна. Тэр үед ингээд амар хэцүү үед бага насныхаа дурсамжийг амар гоё юм хийгээтэй тийм дурсамжаа бодоод хүч ороод босдог байгаасаа гэж амар найддаг. Би бас яг бага насныхаа аав ээжтэй эрхэлдэг байсан үе. Инээдтэй юмнуудаа энэ төр босож надаа амар готролтой байх үедэд за ядаж өнөөдөр амьдраад үзье гэж босч ирсэн болохоор тэгж амар боддог. Тэгээ бас нэг хүүхдийн одоо юм насанд хүрсэн юм том хүмүүсийн амьдралд ингээл юу ч тохиолдож байгаа шүү дээ. Тэрний юм нэг сэтгэл готрол бүр ингээд цаашлаад хүндэрж байгаа тэр нэг юм цавын цаадах юмнуудын ихэнх хүчир шалтгаан бас
хүүхэд настай холбоотой байдаг. Тийм баг шүү тий. Нөгөө хүмүүс ингээд хүүхдийг жоохон юм чи юу санахгүй хүүхэд юм чин ямар хамаатай юм ч юм уу тэгэж ингэж харцгаад би бүр амар дург байхгүй. Хүүхэд бага насндаа авсан тэр трама, тэр эмзэглэл, тэр одоо ээнэгшлийн алдаа ч юм уу том болоод сонголт хийхэд, шийдвэр гаргахад, яаж амьдрахад, бүр яаж босож ирэхэд амар нөлөөлт юм байна гэж бодсон. Тэгээд угаасаа яг энэ талын юу сонирхдаг, судалдаг хүмүүст угаасаа л тэр ингээд амар нээлттэй маш олон байрал байгаа нотлогдсон. Тэгэхээр аав ээж чинь чамд ингээд насаараа бодож явах талархмаар шүү тий. Тэгээд дурсамжуулалтын гэдэг чинь тэр хүмүүс маш ажиллаа сайн хийсэн байна гэсэн үг шүү. Тий шүү. Яа сүүл рүүгээ мөрчлээ. Авигасаа. Амар хайр маар ярьж барьц хавар мавар дурлал ярьсан байжсэн чи. Тэгээд амар сонин дурсамжууд ингээд гарч ирд юм бэлээ. Би сүүлд нэг аавыгаа ярьсан чи эмчтэйгээ аавынхаа тухай яад ч мэдхгүй бас яриад амар сансан л байсан юм шиг. Сансан л байсан бэлээ. Өөрийнхөө нэг бодож байгаагаас бүр амар илүү сансан байснаа мэдээгүй. Тэгээд тэрэндээ ингээд амар юм гонхтой байгаад байсан юм шиг л. Тэгээд ярьсан ч нэг манаавч бас өвдөөл удаагүй өнгөрцөн. Тэгээд сайн хоол моол идэж чадахгүй дандаа нэг юм нэг шейк мейк бантан тиймэрхүү төрлийн буталсан хоол идэх болж чадахгүй байсан үе байхгүй. Тэгсэн чинь би ч нэгэн өглөө аавын сайн охин болж болмоор санагдаж сэрсэн юм уу яасан. Яав нэг юунд төмснөө очмолд амар дуртай. Тэгээ тийм төмснөө очмол хийдэг. Аавда гоё ял хийж өгч. Тэгээ аав төмснөө очмол байтугай нусан төмсж идэж чадахгүй байгаа үе байхгүй. Тэгээд сайхан тавглаад. Тэгээ өөртөө тавглаад. Өөдөөс нь харцуугаад. Би гоё хоол хийсэн. Хоёлаа хоол идэх. Тэгээд тэгсэн чи өө ямар гоё үнэрт чинь аав нь жоохон байж байгаа. Үгүй та халуун нарт хөрч хөрваа. Тэгээд аав нэг юм аав нь идэж чадахгүй гэж ингээд хэлж чадахгүй бүр чадаачгүй заяа. Тэгээ ингээд жоохон нар ингээд идээд тэгсэн чинь би ингээд идэл. Ясаа муу хадталч онцгойлчих. Үгүй миний охины холстой гоё юм гэл хөрхөнд бүр ингээд тэр бүр ямар амар төвчээр тэр амар юм өвдөлтийг ингээд юу ч болоогүй юм шиг надтай ингээд хоол миний хийсэн амар аргуу төснөө бичвлээ гэдэг сууж ясны би ингээд ойлгоогүй байхгүй. Тэгэл амар юм баатарлаг юм байна шүү дээ. Аавтай хоол хийгээд өгцөн, аавтай хоол хийгээд идсэн. Тэгэл байж байгаа шүү. Тэгээд мөрснийхэн дараа мараач гэсэн тэр мэрийг яахгүй саяхан зүгээр аавыг тэнд ингээд амар өвдсөн байжсэн ч гэсэн намайг ингээ гоцоолохгүй. Миний хоолыг ингээ үлдээхгүй. Аав нь идэж чадахгүй ч гэж хэлэхгүй, хэцүү байж гэж хэлэхгүй, зүгээр ингээд амар хэцүүгээр тэрийг ингээд юу ч болоогүй юм шиг ингээд өнгөрөөцсөн дийг ингээд бодсон чинь амар хайр хүрээд. Тэг өөрийгөө ямар жоохон тэнэг байсан юм бэ гэж бодож модоод. Тэгээ бас яг ингээд аавыг өнгөрөхөн өмнөх нэг тийм дурсамж болол үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ би одоо төмснөө өчмөл хийж идэх амар дуртай. Хүмүүс төмснөө өчмөл хийж өгөх амар дуртай. Цааны төмснөө өчмөл хийдэг. Гайд. За гшнас. Айгуу тийм бодолд орж ирдэг. Харин тийм. Сонирхолтой хоёлаа юу ярих бол энэ тэр гэсэн ч гэсэн юу хамаагүй л ярьлаа. Харин тийм нэрэ таны хэлдэг үний юм бэ нэхгүй. Чин л манай подкаст шүү дээ. Тэгэхгүй яг нөө эхлээд за мэдээж би чиний хөгжмөний талаар яриулна. Энтергээд бодцсон үеийн асуултууд нэг юм жоохон модон. Тэгээд нэг юм асуумар байсан юм яриулмаар байсан юм уу маа ингээ яриулаад тэгэхээр жоохон модон байжснаа ингээд яг тухайн үеийнхаа юмнаас яриад эхлэхээр юм гоё болчих жоохгүй. Тийм тийм. Сайхан удлаа. Жилийн дараа сонсоход л өөр байх. Та сонирм байх.
тийм байх. Би гэхдээ яг ийм подкаст нь ер нь их орж байгаагүй юм байна. А тийм үү? Манай Цэнцэгийн анхны подкаст. Яг анхных болно шүү дээ. За яг. Гэхдээ барыг нэг 2 дахь байгаа. Тийм нэг подкаст нэг орж байгаагүй. Нэвтрүүлгээр чинь бол ингэж нэг цаг 30 40 ярихгүй байна. Одоо хоёулаа уртлын юм уу хасаад нэг цаг 30. Тийм байна. Болчих шүү дээ. Тийм ээ. Яа. За ингээд энэ нэвтрүүл подкастыг дахиад хэдэн жилийн дараа сонсгож гисэн тэгэл энэ дадаа гэх хэвчээ. Тийм гой байх ах. Тэр л надад бас амар гой санагддаг шүү дээ. Ингээд ийм тэмдэглэлийн дэвтэр шиг. Тийм болгоод үлдээж байгаагаар. Тийм. Тэгэл хамаагүй гэрмэштэй ингээл бичээл. Заримдаа фейлцсэн ч гэсэн фейлцтэйгээ оруулж маруулаа. Тэмдэглэлийн дэвтэр ивчин ямар матын гэж бодоод тэр нь магадгүй надад яг тийм нэг амар юу гэсэн бахал та амралт гэсэн бахал та яг тийм vibe нугасан нэг тийм ямар ч юу байхгүй pressure байхгүй ямар нэгэн тийм ингэхстэй тэгхстэй гэсэн юм байхгүй гээл их сайхан сонсож байхад нэг тийм нэрнгээсээ яг ингээд ширээ ториол юмараа сууж байгаа юм шиг тийм болохоор илүү хүмүүсийг сонсох дуртай гэдэг юм болоо гэж бодож байна. За чи бэлтгэлтэй яв. Тэгээд би бас ажил хаагаад юм. Тийм байна. Бид хоёр сайхан тухтай ирсэн байна. За тэгээд нэрнгээсээ би чамайг амар бэлтгэлтэй завгүй гэдгийг чинь мэддэг болохоор цаг гаргасанд маш их баярлалаа. Тэгээд юу лээ? Юу энийг одоо катлаараа чигш. Катлахгүй шүү дээ. Яг гацсан нөгөө урьж оролцоосон гэдэг юм уу гэдэг шүү дээ. Шиг тэрийг амар зүгээр ингээд ингэн дээр илгэсэн чинь бүр орж ирдгөө тий. За яах. Ингээд хэрхэн хүндэт гэж байгаа тэгж байгаа юм шиг. Тэгээ бас амар сонин би чамайг ингээд бас энэ чинь 3 4 жил танина гэдэг чинь баггүй хуцаа шүү дээ. Тэгээд хоёлаа янз бүрийн юмны тухай байнга ярьж идэг хэрнээ яг ингээд яриас усан чинь би чамайг амар шинээр бас дахин танилаа шүү дээ. Чич бас. Ийм хүн байсан би. Тэр ямар гэдгийг хэлэхгүй те нэг заавал байна. Ийм байсан би. Тэгэл дуусчих чинь аа. За бай.